төр засагтаа итгэх одоо иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр ингээд ажиллаж байгаа. Гэтэл одоо бид хэдэл яг үнэндээ бол тэдэн өргөдөл ирээд тэдэд бүтгээд тэгж шийдлээ гэсэн нөгөө нэгдсэн тоо мэдээлэл байхгүй тусдаа та бүхний ирүүлсэн маягтын дагуу дүн мэдээллийг л нэгтгээ тэрэн дээр л одоо анализ хийгээд дийлэнх нь энэ асуудлаар юм байна. Гээд нийтлэг 10 асуудал тэгээд тэрэн дээрээ тэдэн үеийн хэлбэлцэлтэй хамгийн их өндөр гомдол ирсэн дүүрэг аймаг. За яамдыг ялгаад одоо бид нар бас ингээд хандлт судалгаа хийх чиглэлээр ингээд ажиллаж байгаа. Тэгээд ямар салбарын асуудлууд одоо дийлэх байна гэдэг дээр ч гэсэн бас ингээд төлөвлөлт хийгээд хяналт шалгалт хийх энэ асуудлыг бас ингээд төлөвлөөд ажиллаж байгаа гэдгийг одоо та бүхэндээ хэлье. Тэгээд мэдээллийн нэгдсэн сангийн талаар бас ингээд танилцуулан зарим аймагуд маань ингээд мэдээллийн нэгдсэн санд албан бичгийн одоо албан програмаар эдгээр холбогдсон мэдээллийн урилга гомдлынхоо шийдвэрлэлтийн ингээд бүртгэлэг хийгээд явж байгаа. Тэгэхээр одоо бүртгүүлээгүй аймагт нийслэлийн аймагийнхан маань бас анхаарч хүргэл гомдлоо 26 оны 1 сарын 1-ээс давхар мэдээллийн нэгдсэн сандаа бүртгүүлээд явах хэрэгтэй байгаа. Бид нар тэгээд 1 2 3 дугаар удирдалтаа дуршаад ингээд яачих юм бол та бүхэн маань ч гэсэн тэр улсын аймгийнхаа түвшний өргөдөл гомдол шийдвэрлэлт хаана хэдэн хувьтай явж гин ямар асуудлаар байна гэдгийг энэ мэдээллийн сангаасаа шууд ингээд тайлагнад хараад гаргаад ингээд явах боломжтой. Бид нар ч гэсэн улсын хэмжээнд ямар асуудал, ямар албан тушаалтан дээр яваад байна уу, яаж шийдэж вэ гэдэг асуудлыг бас ингээд харах юм боломжтой болгох зорилгоор засгийн газрын түвшинд бол ингээд ажиллаж байна. Тийм учраас та бүхэн маань өнөөдрийн энэ сургалтандаа бас ач холбогдол өгөөд журмынхаа одоо ямар зохицуулалттай байгаа юм, яаж одоо бас хэрэгжилтийг нь хангах юм, өргөл гомдлын тайлагналтын маягт маань ямар байгаа юм, ерөнхий маягтаараа яаж бүртгэх юм, агуулгын одоо дүн шинжилгээг одоо яаж хийх юм. За тэгээд дээрэс нэмээд дүн шинжилгээгээ хийгээд яг ямар асуудал байгаа юм бэ гэдэг дээр хяналт шинжилгээ үнэлгээнийхээ газраар үнэлүүлээд засаг даргынхаа зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний саналтайгаа одоо ингээд тайлан мэдээлэл ирүүлэхээр ийм зохицуулалттай ийм журам байгаа. Тийм учраас та бүхэн маань энийг одоо нэг үрчлэн танилцаад одоо 26 оны 1 сарын 1-ээс ирсэн иргэдийнхээ өргөдөл гомдлыг яг энэ журмын дагуу бүртгэж мэдээллийн санд оруулж дүн шинжилгээ хийж явдаг болох учраас ач холбогдол өгч оролцоорой гэж хүсье. Мөн аймгийнхаа харьяа байгууллагуудын өргөдөл гомдол хариуцсан албан хаагчдад төдийгүй одоо аймгийн удирдлагуудаа энэ дүрм журмын талаар мэдээллийн нэгдсэн сангаа талаар ойлголт өгч одоо түгээмэл эрүүлж ажиллахыг хүсэж байна. Тэгээд аймагтаа одоо бид нар энэ өнөөдрийн сургалтын материалыг өгөн дээрээс нь албан бичгээр журмаа өргүүлсэн байгаа. Журмаа түгээн дэлгэрүүлэх аймагтаа одоо энэ сургалт мэдээллийг ийгээд нэгдсэн энийг ойлголтоогоор энэ ажлыг эхлүүлэх зорилгоор одоо энэ сургалтыг зохион байгуулж байгаа гэдгийг хэлье. Тэгээд журмын танилцуулгыг одоо та бүхэндээ ач холбогдол өгч одоо манай газрынхан нэг үрчлэн ярихаар ингээд сургалтын хөтөлбөрөөр та бүхэнд явуулсан байгаа. Одоо өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаарх тайлан мэдээлэл гаргах хөрвүүлэх журмын танилцуулгыг манай Тамд судалгаа бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Дунгурмаа бодлогын хэрэгжилт үр дүн хариуцсан одоо мэрэгчлэн Отгонбаяр хоёр маань танилцуулна. За дараа нь өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тайлангийн маягтын танилцуулга гэдэг тайлангийн ингээд хоёр маягт байгаа. Манай Тамд судалгаа бодлого төлөвлөлтийн газар эрхрийн хам төрийн бүтээмжийн асуудал хариуцсан мэрэгчлэн Өнөрмаа хоёр маань танилцуулна. За дараа нь өргөдөл гомдлын нэгдсэн системийн тухай танилцуулга байгаа. Энэ дээр түрүүн хэлсэн засгийн газрын хэрэглэх газрын мэдээллийн технологийн хэлтсийн мэрэгчлэлтэн дүлгөө маань танилцуулаад тэгээд танилцуулга дууссаны дараа та бүхэн маань яг ингээд яг тухайлсан асуултаа манай мэрэгчлэтнүүдээс суугаад ойлголт мэдээлэлээ тодорхой болгоод яваарай гэдгийг хүсье. Тэгээд та бүхнийхээ ажилд нь одоо амжилт хүсье. Тайлан мэдээлэлээ 25 оныхоо жилийн эцсийн тайлан гаргахтаа бол бид нар эхнийхээ нөгөө 25 оны эхний бүртгэлийг хуучин одоо бидний өгсөн туршилтаар хүч ажиллуулж авч байсан маягтынхаа дагуу гаргах учраас 26 оны 1 сарын 10-нд одоо манайд ирүүлэх биелэлтэй бол хуучнаараа явна.
26 оны 1-р улирлаас буюу 1 сарын 1-ээс яг энэ журмынхаа дагуу, маягтын дагуу бүртгээ журмынхаа дагуу одоо ажиллана гэдгийг та бүхэндээ хэлье. За тэгээд их хурлын өргөдлийн байнгын орон дээр хилцүүлэхэд гишүүд одоо энэ аймгийн гомдол яагаад ийм харилцан адилгүй байгаа юм? Өмнө Говь аймгийг яагаад гин тогтсон өсцгийг, өсгөлийг яагаад тогтсон бууцсан гэд аймгийн энэ асуудал дээр маш нөгөө юу өгч өндөр ач холбогдол өгч асууж лавлаж яг ямар асуудал байгаа гэдэг энэ асуудлыг ингээд тодорхойлж байгаа учраас аймаг дүүрэг дээрээ та бүхэн маань яг ямар асуудал тулгамдаад байгаа юм, ямар асуудлыг нь шийдсэн, ямар асуудал гараад иргэд олноороо одоо ингээд гомдол мэдээл гаргаад байгаа гэдэг дээр бас ингээд анхаарал хандуулж одоо ажиллаарай гэдгийг хүсье. Тэгээд цаашдаа бид нар бас нөгөө их хурлын байнгын орон дээрээ засгийн газар ингээд тухайн үр танилцуулаад явах учраас тухайлсан аймгийн энэ асуудал кейсийг ч гэсэн бас ингээд ярьдаг болно гэдгийг бас та бүхэндээ анхааруулж хэлье. За тэгээд сургалтын үйл ажиллагаагаа нээж яана. Тэгээд та бүхний маань асуултанд манай мэрэгчлүүд маань тодорхой хариулаад явчихна. За тэгээд ингээд сургалтын үйл ажиллагаагаас өдөртөн чиглүүлээд яваарай гэд ахлах референт ламдаа бас энэ юуны сургалтын модераторын эрхийг шилжүүлж байна. Тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. За дунгуймаа шинжээчигээ урьж байна. За сайн бацхан уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ажил төрлүүд нь тавлаг үсттэй. За засгийн газрын хяналт хэрэгжүүлэх зүгээс ерөнхий хомдлын шийдвэрлэлийн талаарх тайлан мэдээлэл гаргах хөрвүүлэх журмыг 2025 оны 11 сард эдийн засаг хөгжлийн сайдаар батлуулаад ингээд та бүхэнд танилцуулга өргөж байна. За ерөнхий одоо энэ журмыг батлуулах хууль эрх зүйн үндэслэлийн тухайд бол бид бүхэн сайн мэдж байгаа 1995 онд батлагдсан иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл хөндлөлийг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд одоо өргөдөл хөндлөлийн асуудлыг авч үзэжсэн. За дээрэс нь хяналт хэрэгжүүлэх газар 2022 оны сүүлээр байгуулагдсан. Засгийн газар дахь хяналтын тухай хуульд заасны дагуу хуулийн одоо дараах заалтын дагуу бид нар бол өргөдөл хөндлөлийн тайлан мэдээллийг нэгтгэж засгийн хуралдаанд танилцуулан одоо улсын хэмжээнд дүн мэдээг нэгтгэн гаргаж ийсэн. За тэгэхээр засгийн газар дахь хяналтын тухай хуульд 3-1 дэх заалтад бол яам засгийн газрын агентлаг аймаг нийслэлийн засаг дарга тэдгээрийн албан тушаалтан за улсын төсөвт үйлдвэрийн газар төрийн болон орон нутгийн өмчт хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих зохицуулалт байдаг. За энэ зохицуулалтын хүрээнд та бүхнээс тайлан мэдээ авч исэн. За ер нь бол одоо тайлан мэдээ авах одоо энэ 2 жил хагасын хугацаанд бол бид бүхэн 16 яам, аймаг нийслэлийн 22 одоо засаг дарганы тамгын газраас тайлан мэдээгээ нэгтгэн одоо үн шинжилгээ хийж танилцуулдаг байсан. За энэ хуулийн заалтад байгаа улсын болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын мэдээ тайлан харах нь нэгтгэдэггүй байсан. Тэгэхээр энийг бол бид бүхэн бас журмаараа зохицуулж өгч байгаа. За засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар бол одоо хяналт судалгаа бодлого төрөлтийн газартай. За энэ газар маань хуулийн 8.1-д заасан өргөдөл гомдлынхоо мэдээлэлд үндэслээд тандалт судалгаа хийх юм зохицуулттай. За тандалт судалгааг бид бүхэн одоо өргөдөл гомдлын агуулга нөхцөл байдал учир шалтгаан тийм ээ энэ одоо олон давхцалж буй өргөдөл гомдол болон одоо иргэдийн одоо хамгийн их өргөдөл гомдол гаргаж ирсэн учир шалтгаанд тандалт судалгаа хийж ингэж ажиллаж ирсэн. За тэгээд
Аа засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 18-ын 6 дахь заалтанд бол өргөдөл гомдлын шийдвэрлэлийн талаарх тайлан мэдээлэл гаргах хөрвүүлэх журмыг эдийн засаг хөгжлийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батлана гэж заасны дагуу бид бүхэн өргөдөл гомдлын журмын ажлын хэсэг салбар дундын ажлын хэсэг байгуулагдаад аль биесны журмынхаа төслийг та бүхэнд бас танилцуулж хэлэлцүүлээд ингээд 11 сард сая батлууллаа. За мөн хуулийн 19-2 заасны дагуу өргөдөл гомдлынхоо тайлан мэдээ нэгтгэлийг бол бид нар засгийн газрын хуралдаанд танилцуулж мэдээллээр хангаж ажиллаж байгаа. За засгийн газрын хуралдаанд бол хагас жилээр болон жилийн эцсийн байдлаар ингээд жилд 2 удаа танилцуулж ажиллаж ирлээ. За цаглуурын тухайд бол засгийн газрын 2005 оны 4 сарын 1-ний өдрийн 67 дугаар тогтоол гэдэг байгаа та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр энэ тогтоолынхоо хүрээнд бид цаглбарыг яг энэ хугацаанд та бүхнээс авч ажилласан. За энэ цаглбар бол улирал бүхэн гаргах ёстой. Тэгээд 4, 7, 10 дугаар сарын 10-ны дотор жилийн эцсийнхийг бол харин дараа оныхоо 1 сарын 10-ны дотор ирүүлэхээр ийм заалтын дагуу та бүхнээс тайлан мэдээлэл авдаг. За мөн энэ 67 дугаар тогтоолд заасанчлан өргөдөл гомдлын агуулга, бүтэц, чиг хандлага, шийдвэрлэлтэд судалгаа хийх ёстой. Энийг бол зөвхөн засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хийхгүй, та бүхэн ч гэсэн одоо нэгждэр байгаа, анхан шатнд байгаа учраас тухайн орон нутгийн хэмжээнд, тухайн байгууллагын хэмжээнд өргөдөл гомдол маань ямар агуулгаар, ямар чиглэлээр ирээд байна. Энэ дээрээ үнэлэлт дүгнэлт хийжээж. За Мика ачаараа манайхаа. Энэ дээрээ үнэлэлт дүгнэлт хийгээ цаашдынхаа одоо орон нутгийнхаа байгууллагынхаа бодлого чиглэлээр тусгаж ажиллах. Энэ хуулийн зохицуулт бол одоо засгийн газрын 67 дугаар тогтоол дээр зааснаар явагдах ёстой. За засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дүрм байгаа. За энэ дүрмийн одоо 1-3-ийн 1 дэх заалтад үндэслэн бид нар бол өргөдөл гомдлынхоо шинж байдал, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ үр дүнд нь тандал судалгаа хийгээд эннийхээ үндсэн дээр бид нар процессын дахин инженерчлэгийг салбар чиглэлийг тодорхойлж гээ. Тухайн одоо салбарт, тухайн одоо байгууллагад тийм ээ ямар одоо үйл ажиллагаанд доголдож байна вэ гэдгийг одоо тодорхойлохыг эрмэлзэж гээ. За энийг сайжруулснаар бид нар сайн засаглалыг бэхжүүлж одоо төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм чиг үүрэгтэйгээр оролцож байгаа. За мөн энэ өргөдөл гомдлын дүн шинжилгээ судалгаа тэдгээрийн шийдвэрлэлийн байдалд үндэслэн судалгаандаа үндэслээд процессын дахин инженерчлэл хийх одоо чиглэлийг тодорхойлж байгаа. За өнгөрсөн хугацаанд бид бүхний энэ дээрх хууль эрх зүйн хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагааг одоо хэрэгжүүлэхэд ямар алдаа дутагдал, ямар одоо хүндрэл бэрхшээл тохиолдов гэдгийг тодорхой товчхон дурдъя. За тэгэхээр одоо иргэдээс гаргаж байгаа өргөдөл гомдлыг одоо бид бүхэн одоо төрлөөр нь одоо бүртгэж ангилах үйл ажиллагаанд одоо нарийн зааг ялгааг нь тодорхойлохгүйгээс одоо өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд оруулж тайлгнаж байгаа мэдээ маань одоо бодиттой бус байх тийм ээ тоо мэдээлэл маань хит өндөр байх хит зөрүүтэй байх ийм тохиолдлууд гарч ирсэн. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд нэг жилд 2023 онд гэхэд нэг 500 орчим мянган өргөдөл 24 онд гэхэд нэг 400 орчим мянган өргөдөл энэ төргээд ер нь бол яг өргөдөл гомдлын маань энэ нэгдсэн тоо бол маш өндөр яваад байгаа. Тэгээ яагаад одоо үнэхээр одоо энэ өргөдөл гомдол маань ийм өндөр гараад байгаа юм. Яагаад тэгвэл шийдвэрлэлт нь ийм өндөр хувьтай гараад ахад буурахгүй байгаа юм гэдэг асуудал дээр бид нар бас одоо дүн шинжилгээ хийж үзсэн л дээ. Тэгэхэд бол одоо нөгөө өргөдөл гомдлын англи бүртгэлийн асуудал энэ дээр нэгдүгээр тавигдж байгаа. За тухайн байгууллага одоо хөдөлмөрийн харилцаатай холбоотой дотоод өргөдөл гомдол тийм ээ захиргааны чөлөө өсөх, сургууль, соёлд явах, тухайн курст одоо суралцах, ажилд орох, тий ажлаас чөлөөлөгдөх, жирэмсний амралт авах ч байт юм уу тий. Энэ байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой өсөлтүүдээ өргөдөл гомдолд оруулж бүртгээд явж исэн байгаа. За тэгээд мөн одоо тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбоотой тийм ээ мэдээлэл авалгаа, цахим үйлчилгээ авах хүсэлтүүд тусгай дугаарт ирсэн одоо лавлгаа мэдээлэл иргэдийн дуудлагыг одоо ингээд
өргөдөл гомдолтой бүртгэхээр өргөдөл гомдлын тоо маань их өндөр гардаг. Одоо Монгол улсад хөдөлмөрлөх чадах бүхий одоо иргэдийн 4/1 жил болгон гомдод байгаа хгүй. Тэгэхээр бид нар яагаад энэ тоо өндөр байгаа гэдэгт анхаарлаа хийхэд англи бүртгэлийн асуудал нэгдүгürt гарч ирээд байна. За хоёрдугаарт одоо өргөдөл гомдол хариуцсан албан хаагчдын тухайд одоо ингээд солигддог доктор суршилгүй байдаг учраас нөгөө ажлаа хүлээлцэж явахдаа шинээр одоо ажилд орж байгаа тийм ээ шилжин суурьшиж байгаа энэ тохиолдолд шилжин сэлгийн ажиллаж байгаа энэ тохиолдолд тухайн одоо албан тушаал дээр ажиллах албан хаагчдаа одоо мэдээлэлээ бүрэн гүйцэтгэх өгөх заавар зөвлөгөөгөө өгөх арга зүйгээр хангах асуудал одоо учир дутагдaltaй байснаас болоод нөгөө ажилтан маань солигдохороо өөрийнхөө одоо ойлголтоо орч байт юм уу те одоо өмнөх хийсэн албан хаагчдын дүн шинжилгээг харж байгаа за нэг иймэрхүү маягаар ингэж хийх юм байна да гэсэн ийм ойлголтоор хийж байгаа учраас нөгөө ойлголтын зөрүү гарч ийн тайлан мэдээ гаргах дүн шинжилгээ их арга зүйн хувьд ялгаатай байна. Тийм ээ. Тэгэхээр энэ шийдвэрлэлтийг сайжруулах талаар тодорхой ажлууд одоо зохион байгуулж явах хэрэгтэй. Одоо удирдах дээд одоо албан тушаалтандаа санал хүсэлтэд тавьж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ ажлууд хариуцлага оролцооны хэлбэр ингээд тодорхойгүй болоод ирж байгаа. За дээрэс нь тухайн байгууллагад ирсэн өргөдөл гомдлыг чиг үүргийн бусч байд юм уу тийм ээ шийдвэрлэх боломжгүй энэ өргөдөл гомдлуудаа одоо шийдвэрсэн тоонд оруулаад явж байгаа. Өнөөдөр ухаан байгууллагад иргэн өргөдөл гаргаад энэ нь магадгүй одоо хууль хяналтын байгууллагаар шийдэгдэх асуудал байгаа бол тухайн одоо аймаг нийслэлийнхаа одоо цагдаагийн байгууллагт ч юм уу те шилжүүлчихэж байгаа. Гэвтэл та бүхэн энэ шилжүүлсэн өргөдөл гомдлоо шийдвэрснээр аваад байгаа юм. Тэгэнгүүт нөгөө байгууллага шийдвэр нөгөө та бүхний одоо шилжүүлсэн өргөдөл гомдлыг шалгаад тэндээ бас шийдвэрлээд шийдвэрсэн гээ хаачж байгаа. Тэгэхээр нэгэсэндээ нэг өргөдөл маань хоёр удаа шийдвэрлэгдсэн байдлаар ингээд тусгагдчих байгаа нь нөгөө тоо мэдээлэл зөрүүтэй гарах юм хүслийг бүрдүүлээд байна. За. За нөгөө тойгоор одоо энэ шийдвэрлэлтийн хувь өндөр байна гэдэг дээр одоо бид нар өөрсдөө бас үнэхээр өндөр байгаа бол тухайн орон нутгийн хэмжээнд, тухайн салбарын хэмжээнд, тухайн чиглэлийн хэмжээнд яагаад буурахгүй байна гэдэг дээр өөрсдөө бас чанар байдалтанд дүгнэлт хиймээр байгаа юм. Үр дүн үр нөлөөг судалж үзмээр байгаа юм. Тэгэхээр энэ дээр та бүхэн одоо шалтгаан нөхцөлийн тодруулах чиглэлээр гомдлынхаа агуулга, давтамжид одоо дүн шинжилгээ хийгээд шаардлагатай тохиолдолд одоо иргэд рүүгээ утасч сэтгэл ханамжийн судалгаа хийдэг ийм зохицуулалт байх шаардлагатай байна. Тэгэхгүй болохоор ийм хөөсөрцөн тоо яваад байдаг. Маш их иргэн өргөдөл гомдлоод гаргаад тэрийн нэстэ бараг л 100% шийдээд байдаг. Тэгээд энэ салбарын асуудлууд яагаад буурахгүй байна гэдэг дээр бас бид бүхэн анализ хийж нөхцөл шалтгааныг тодруулах ийм ажил хийх чиглэлд бол анхаарч ажиллах хэрэгтэй болоод байна. За тэгээд манай байгууллагын зүгээс өргөдөл гомдлынхоо нэгдсэн дүн мэдээ тайланг хуульд заасны дагуу засгийн газрын хуралдаанд танилцуулж ажилладаг. За танилцуулж ажиллаад тодорхой шийдвэрүүд гаргуулж байгаа. За мэдээж одоо 1995 онд батлагдсан энэ иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдол шийдвэрлэх тухай хууль маань цаг хугацааны хувьд ч тэр одоо нөхцөл байдлын хувьд ч тэр одоо энэ захимжиж байгаа орчин нөхцөл бас жоохон шинжилгээх шаардлагатай учраас энэ хуулийн шинжилгээг одоо хөгжлийн бодлогын баримт бичиг болон хууль эрх зүйн орчны өөрчлөлтөд уялдуулж шинжилээч гэдэг асуудлыг одоо байгууллагын цагаас хойш тийм ээ засгийн газартаа одоо санал дүгнэлт байдлаар оруулж явж байна. За тэгээд энэ хүрээнд бол одоо хууль зүйн дотоод хэргийн яам болон засгийн газрын хэрэг хэрэглээс одоо ажлын хэсэг байгуулагдаад хуулийн шинжилгээний асуудал яригдах баха. За өөр хуралдааны шийдвэрийн онцлогоос та бүхэнд бас дурдъя. 24 оны 4 сарын 3-ны өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэл болон 25 оны 9 сарын 10-ны өдрийн 16 дугаар тэмдэглэлийн хүрээнд бол бид нар нэгдсэн цахим систем хөгжүүлэх шаардлагатай байна. Монгол улс өргөдөл гомдол иргэдээс гаргасан өргөдөл гомдлоо нэгдсэн нэг цонхоор хүлээж авдаг, шийдвэрлэдэг тийм ээ. Эннийхээ тоо мэдээ статистикийг одоо тухайн одоо
улсынхаа бодлого шийдвэрт тусгаж ажилладаг шаардлагатай байх үүднээс нэг цонхоор бүх асуудлыг хардаг бай, хүлээж авдаг бай, ангилдаг бай, шийдвэрлэдэг бай гэдэг ийм саналыг оруулсны үндсэн дээр энэ нэгдсэн захирам системийг хөгжүүлэх ийм эрх зүйн зохицуулалт нь бүрдсэн. За нэгдсэн сахим системээ нүгсээ явж байгаа. Тэгэхээр энэ талаар бас мэдээлэл тустай өгөгднө. За Монгол Улсын засгийн газрын 25 оны 4 сарын 2-ны өдрийн 15 дугаар хуралдааны тэмдэглэл байгаа. За энэ дээр бол одоо хяналт шинжилгээ үнэлгээ хийж явах асуудлыг тусгаж оруулсан. За өмнөх одоо тайлан мэдээллүүдийг харж байхад ер нь бол нөгөө өргөдөл гомдол хариуцсан албан агч маань юм уу эсвэл нөгөө бичиг хэрэг хариуцсан албан агч маань тухайн одоо нэгжийнхаа тухайн байгууллагынхаа тухайн аймгийнхаа тий энэ мэдээ тайланг нэгтгээд явуулдаг. За тэн дээр одоо алдаа дутагдал гарч ийн үү, тоо мэдээлэл зурж ийн үү, шийдвэрлэлтийн хувь яг бодиттой байна уу гэдэг дээр одоо хяналт шинжилгээ үнэлгээ хийх шаардлагатай. За хяналт шинжилгээ үнэлгээ хийгээд тэрийг одоо баталгаажуулж явах юм шаардлагатай байгаа. За дээрэс нь одоо нөгөө засаг даргын хамгаалын газар юм уу удирдлагынхаа зөвлөлийн хурлаар хилцүүлж удирдлагуудаа мэдээлэлээр хангаж явах шаардлагатай. Тэгэхээр удирдлагуудыг мэдээлэлээр хангахтаа бид нар үнэн зөв мэдээлэлээр хангах үүрэгтэй. Тэгэхээр эннийхээ өрөөнд бас хяналт шинжилгээ үнэлгээний нэгж маань нягтлан шалгаж одоо үнэхээр тэр шийдвэрлэлтийн хувь болон өргөдөл гомдлын нэгдсэн тоо мэдээлэл тэр хүний хийсэн одоо агуулга учир шалтгаанд хийсэн одоо дүгнэлт санал маань үнэхээр бодтой байна уу гэдэг дээр хяналт шинжилгээ үнэлгээ хийх ийм шаардлагатай. За тэрний өрөөнд одоо бид нар энэ тэмдэглэлээр та бүхнийг албажуулан өргөжүүлж хяналт шинжилгээ үнэлгээ хийх юм чиглэлийг тусгаж оруулсан байгаамаа. За одоо журмынхаа танилцуулгад оръё. Журмын танилцуулгыг манай Автан баяр гэнэ. За сайн байна уу бүгд өдрийн мэнд хүргэе. За одоо яг журмынхаа танилцуулгын хэсэг рүү явах гэж байна. За би өмнөх слайдаа гаргацгаая. За манай өргөдөл гомдлын шийдвэрлэлийн талаарх тайлан мэдээлэл гаргах хөрвүүлэх журам маань за 6 бүлэг 23 зүйлчин заалттай. За Бүтцийн үед нэгдүгээр бүлэг дээр бол журмын нийтлэг үндэслэл, хоёрдугаар бүлэгт өргөдөл гомдлын шийдвэрлэлийн талаарх тайлан мэдээлэл гаргах хөрвүүлэхэд баримтах зарчим, гуравдугаар бүлэгт за өргөдөл гомдлын шийдвэрлэлийн талаарх тайлангийн бүтэц болон тавигдах шаардлага, за дөрөвдүгээр бүлэгт бол өргөдөл гомдлын шийдвэрлэлийн байдал дүн шинжилгээ хийх холбоотой зохицуулалт, за тавдугаар бүлэгт тайлан мэдээлэл гаргах хөрвүүлэх харьяалал болон цаг хугацааны цаглбар, за 6 дугаар бүлэгт хяналт хариуцлага гэсэн ийм зохицуултуудыг агуулж байгаа. За эхлээд ерөнхий мэдээлэл болон нийтлэг үндэслэл зарчмын талаар танилцуулъя. За засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18-ийн 6 дахь хэсэгт иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлийн талаарх тайлан мэдээлэл гаргах хөрвүүлэх журмыг эдийн засгийн асуудал хариуцсан засгийн газрын гишүүн батална гэж заасан байгаа. За энэ зохицуултын дагуу Монгол Улсын тэргуун шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайдын 2025 оны 11-р сарын 19-ний өдрийн А66 дугаар тушаалаар за энэ өргөдөл гомдлын шийдвэрлэлийн талаарх тайлан мэдээлэл гаргах хөрвүүлэх журам маань батлагдсан байгаа. За журмын зохицуулах харилцаа болоод хамрах хүрээний хувьд гэвэл за энэхүү журмаар бол яам засгийн газрын агентлаг аймаг нийслэлийн засаг дарга за тэдгээрийн албан тушаалтан түнчлэн улсын төсөвт үйлдвэрийн газар за төрийн болон орон нутгийн өмчөд хуулийн этгээд слайд солигддог юм. за слайд нь харагдаж байгаа юу? За Харагдаж байна.
За солигдоогүй юм шүү. Хүний явуулж ирсэн юм дээр байна шүү. тийм слайдаа зөв үргэлжлүүлээд ярьж байгаа шүү. Слайд нь бол яг энэ дээр явж байгаа. Слайд зүг байна зүг. За эдгээр байгууллага албан тушаалтнуудыг гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлийн дарга тайлбар мэдээллийг гаргах хүргүүлэх харилцааг энэхүү журмаар зохицуулна. За мөн энэ дээр өргөдөл гомдлын нэгдсэн мэдээллийн сантай холбоотой зохицуулалт бас орсон байгаа. За иргэн хуулийн этгээдээс гаргасан өргөдөл гомдлын мэдээллийг тухайн хүлээн авсан байгууллага нь төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан өргөдөл гомдлын мэдээллийн нэгдсэн санд тухай бүртгүүлэхээр заасан байгаа. За өргөдөл гомдлын шийдвэрлэлийн талаарх тайлан мэдээлэл гаргах хүргүүлэх харилцаанд баримтлах зарчмын талаар танилцуулъя. За юун түрүүнд тайлан мэдээлэх хүргүүлэх үйл ажиллагаа нээлттэй ил тод байх зарчмыг баримтлана. За нээлттэй ил тод байх зарчмыг баримтлана. За мөн тайлан мэдээлэл нь бодит тоо баримт судалгаа шинжилгээнд суурилсан нотлогдохуйц байх. За тайлан мэдээг тогтоосон хугацаанд ирүүлсэн байх. За тайлан мэдээлэл нь архив албан эрэг хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангасан байх гэсэн эдгээр дөрвөн зарчмыг баримталж тайлан мэдээлэл гаргаж хүргүүлэх нэ. За дараагийн хэсэг тайлан мэдээллийн бүтэц болоо тавигдах шаардлагын тухай байгаа. За тайлан мэдээлэл маань дараах шаардлагуудыг хангасан байх ёстой. За юун түрүүнд тайлан мэдээлэл нь харьяалах дээжсний байгууллага нь өөрийн харьяа доочны байгууллагын өргөдөл гомдлын шийдвэрлэлийн талаарх тайлан мэдээллийг бүрэн нэгтгэсэн байх ёстой. За мөн энэхүү өргөдөл гомдлын шийдвэрлэлийн тайлан мэдээлэл тайланд тухайн тайлан гаргаж байгаа байгууллагын дотоод үйл ажиллагаанд холбогдуулж гаргасан. За эсвэл хүний нөөцийн асуудлаар албан хаагчдаас гаргасан өргөдлийг тайландаа тусахгүй байх ёстой. За мөн тайлан мэдээллийг хуулийн хугацаанд нь хүргүүлсэн байх ёстой. За тайлан нь өмнөх тайлант үеийн тоо мэдээлэлтэй харьцуулагдах хуудас байх буюу яг ижил бүтцтэй ижил мэдээллийг агуулсан шууд харьцуулж болох хуудас байх ёстой. За мөн тайлан оны эхнээс яг өссөн дүнгээр тайлхилсан байх ёстой гэсэн эдгээр шаардлагууд байгаа. За тайлан маань ямар агуулгыг багтаасан байх ёстой вэ гэхээр юун түрүүнд тухайн тайлант хугацаанд иргэдээс тухайн байгууллагад гаргасан өргөдөл гомдлын бүтэц чиг хандлагыг буюу яг ямар салбар чиглэлээр ингээд өргөдөл гомдол гарсан бэ гэсэн тоо мэдээллийг яг тухайн бүтэц чиг хандлагаар ингээд нэгтгэж тайлбарсан байх ёстой. За мөн өргөдөл гомдлын шийдвэрлэлийн байдалд дүн шинжилгээ хийсэн байх ёстой. За гаргасан өргөдөл гомдлын агуулгад мөн дүн шинжилгээ хийсэн байна. За өргөдөл гомдлын агуулгад хийсэн судалгаа дүгнэлтэд үндэслэн тухайн байгууллага өөрийн бодлого үйл ажиллагааныхаа хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ түүний үр дүнг тайландаа тусгасан байх ёстой. За энд заасан энэ өргөдөл гомдлын шийдвэрлэлийн байдалд хийсэн дүн шинжилгээ, агуулгад хийсэн дүн шинжилгээ, мөн авч хэрэгжүүлсэн арга хэмжээ түүний үр дүн гэсэн эдгээр гурван дүн шинжилгээг бол хэрвээ тухайн тайлан гаргаж байгаа байгууллага маань өргөдөл гомдлын нэгдсэн мэдээллийн санд тухай бүр өргөдөл гомдлынхаа мэдээллийг бүртгүүлээд явсан бол нэгдсэн мэдээллийн сангаас яг энэ дүн шинжилгээний тайлангаа гаргаад бүрүүлж болохоор байгаа. Харин нэгдсэн мэдээллийн санд өргөдөл гомдлынхаа мэдээллийг бүртгүүлээгүй тохиолдолд тухайн тайлан гаргаж байгаа байгууллага маань манай журмын хавцралтаар баталсан тайлангийн маягтын дагуу тоо мэдээллийг нэгтгээд тайлантай хамт бүргүүлэхээр байгаа. За энд заасан дүн шинжилгээг яаж хийх вэ гэдэг дээр нэг хэлнэггүй тайлбар өгье. За юун түрүүнд дүн шинжилгээ хийхдээ дүн шинжилгээний тайланд яг тухайн ирсэн өргөдөл гомдлыг яг тайланг хуулийн хугацаанд ирүүлсэн, хугацаа хоцроож ирүүлсэн, эсвэл тайлан мэдээд зөрүүтэй тайлгансан болон тайлан огт ирүүлээгүй нэгжийн мэдээллийг заавал тусгана. За мөн өргөдөл гомдлыг эргэцэн үндслэлтэд шийдвэрлсэн хэсэг шийдвэрлэлийн талаар яг өргөдөл гомдол гаргагчид буцааж хариу мэдгдсэн хэсэг. За хэрвээ мэдгдсэн бол яаж хариу мэдгдсэн хэлбэрийг бас заавал тусах хэрэгтэй байгаа.
За мөн иргэдээс гарсан өргөдөл гомдлыг шийдвэрлээгүй эсвэл одоо хангалтгүй шийдвэрлэлттэй өргөдөл гомдлын тухайд ийхүү шийдвэрлээгүй болон хангалттай шийдвэрлэлттэй биш байгаа учир шалтгаанд заавал дүн шинжилгээ хийж тайландаа тусгасан байх ёстой. За мөн одоо журмын 4-1-2 болон 4-1-3 цаасан дүн шинжилгээний үр дүнг өмнөх оны мөн үеийн тоо мэдээлэл үр дүнтэй харьцуулж за өмнөх оноос өссөн эсвэл буурсан байгаа шалтгаан нөхцөлийг бас заавал тусгасан байх ёстой. За энд харагдж байгаа энэ 4-1-2 болон 4-1-3 заасан дүн шинжилгээ гэдэг маань одоо яг энэ слайдн дээр цэнхрээр харагдаж байгаа одоо өргөл гомдлыг эргэцэн үнэлтэд шийдвэрлсэн хэсэг, буцааж хариу мэдгдсэн хэсэг гэсэн дүн шинжилгээ. За түнчлэн одоо шийдвэрлээгүй болон хангалтгүй шийдвэрлэлт өргөл гомдлын учир шалтгаанд хийсэн дүн шинжилгээг гэсэн энэ хоёр дүн шинжилгээг хэлж байгаа. За энэ хоёрыг бол тэгэхээр өмнөх оны мөн үетэйгээ харьцуулаад өссөн буурсан шалтгааныг нь нөхцөлийг нь заавал тодруулж тайландаа тусгах шаардлагатай байх нэ. За дараа нь за одоо гомдлын агуулгад хэрхэн дүн шинжилгээний талаар танилцуулъя. За юун түрүүнд тухайн одоо тайлант үед тухайн тайлан гаргаж байгаа байгууллагад иргэн хуулийн этгээдээс ирсэн гомдлыг яг салбар чиглэл бүрээр нь яг тусдан тоо мэдээг нь нэгтгэн гаргаж нийт өргөдөл гомдолд эзэлж байгаа хувийг нь тооцсон байна. За мөн тухайн гомдол нь одоо яг агуулгын хувьд яг хууль эрх зүйн орчинтой, эрх зүйн зохицуулалттай холбоотой байсан. За эсвэл тухайн өргөдөл гомдол гаргаж байгаа байгууллагын дотоод үйл ажиллагаа, зохион байгуулалт, за эсвэл төрийн албан агчийн буруутай үйл ажиллагаа, харилцаа хандлага, мэдлэг ур чадвартай холбоотой байна уу? За эсвэл бүр аль нэг тодорхой нэг салбарын онцлог эсвэл үйл ажиллагааных нь онцлогоос хамаарат яг тэр иргэн хуулийн этгээд гомдол гаргах нөхцөл бүрдүү гэсэн яг энэ шалтгаанд нь яг шалтгааныг нь тодорхойлсон байдлаар дүн шинжилгээ хийсэн байх ёстой. За мөн гомдлыг хуулийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлсэн байдал дүн шинжилгээ хийж за өмнөх оны мөн үетэй харьцуулж за хамгийн их хуулийн хугацаа хэтрүүлж шийдвэрлэж байгаа нэгжийн үйл ажиллагаанд заавал үнэлэлт дүгнэлт өгсөн байх ёстой. За мөн гомдол гаргаж байгаа иргэн хуулийн этгээдийн нийт их олонлогоос хамгийн багадаа 5% нь төвөр хийж за тухайн төвөрт багтсан 5%-тайгаа 5% гомдол гаргагчтайгаа холбогдож одоо сэтгэл ханамжийн судалгаа хийлээ. За энэ сэтгэл ханамжийн судалгаагаа бол одоо яг гомдлын шийдвэрлэлтийн бодит нөхцөл байдал за гомдлыг оновчтой үр дүнтэй бодит шийдвэрлсэн хэсгэд одоо тухайн аж ахуй нэгж гомдол гаргасан аж ахуй нэгж иргэнтэйгээ холбогдож тандан судалсан байх ёстой. За мөн тухайн тайлан гаргаж байгаа байгууллага маань за иргэдээс одоо тодорхой хугацаанд байнга давтамжтайгаар эсвэл олон удаагийн одоо өргөдөл гомдол гаргаж байгаа тэрхүү гомдлыг бууруулах чиглэлээр цаашид анхаарах асуудлын талаар санал боловсруулж ирүүлсэн байна гэсэн ийм шаардлага тавигдаж байгаа. Энэ бол зөвхөн яг нөгөө зөвхөн гомдлын агуулгад дүн шинжилгээ хийхэд тавигдах шаардлагууд нь байгаа. За одоо болохоор за өргөдөл гомдлын шийдвэрлэлийн талаарх тайлан гаргах, хүргүүлэх харьяал болон цаг хугацааны цаглбарыг танилцуулъя. За юун түрүүнд одоо баг хороо сум дүүргийн харьяа байгууллага болон одоо сум дүүрэг аймаг нийслэлийн засаг даргын хамгийн газар гэдэг энэ байгууллагууд маань яг тайлангаа гаргахдаа тухайн улирлын сүүлийн сарын 25-ны өдөр хүртэл ирсэн өргөдөл гомдлоор тасалбар болгож тайлангаа гаргана. За өөрөөр хэлбэл одоо 1-р улирлын тайлангийн хувьд бол 3-р сарын 25-ны өдрөөр тасалбар болгоно. За 2, 3, 4-р улирлынх бол яг 6, 9, 12 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгож тайлан гаргах гээ. За баг хороо сум дүүргийн харьяа байгууллагууд маань бол тухайн тайлант хугацааны яг өргөдөл гомдлын шийдвэрлэлийн талаарх тайлангаа за сум дүүргийн засаг даргын тамгын газартаа яг улирал бүрийн сүүлийн сарын 28-ны өдрийн дотор буюу 3, 6, 9, 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор хүргүүлнэ. За ингэж хүргүүлэхдээ за сая өмнө танилцуулсан нэг өргөдөл гомдлын шийдвэрлэлийн байдал бол агуулгад дүн шинжилгээ хийсэн тэр дүн шинжилгээ
Тэгээ хамт одоо тайлангаа үргэлнэ. За сум дүүргийн засаг даргын тамгын газар болон аймаг нийслэлийн харьяа байгууллага маань өөрийн харьяалах дээжтний аймаг нийслэлийн засаг даргын тамгын газарт тухайн улирал бүрийн сүүлийн сарын 30-ны өдрийн дотор тайлан мэдээллээ мөн одоо аймаг нийслэлийн засаг даргын тамгын газартаа хүргүүлнэ. Аймаг нийслэлийн засаг даргын тамгын газар маань баг хороо сум дүүргийн харьяа байгууллага болон сум дүүргийн засаг даргын тамгын газрын одоо яг тайлан мэдээг нэгтгээд дараа үйлдвэрлэлийн эхний сарын 10-ны өдрийн дотор засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт ингээд нэгтгсэн тайлан мэдээгээ ирүүлнэ. Өөрөөр хэлбэл одоо 1, 2, 3 дугаар сарын тайлан мэдээ 3 дугаар удирлын тайлан мэдээг бол 4, 7, 10 дугаар сарын 10-ны өдөр жилийн эцсийн тайланг бол дараа оных нь 1-р сарын 10-ны өдрийн дотор засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт ирүүлнэ. Энд мөн нэг анхаарах зүйл байгаа нь хагас бүтэн жилийн тайлан буюу одоо яг 7 дугаар сарын 10-нд ирүүлэх тайлан болон дараа оных нь 1-р сарын 10-нд ирүүлэх тайлан дээрээ аймаг нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар хилцүүлж хурлын тэмдэглэл санал дүгнэлтийн хамт ирүүлнэ гэсэн байгааг бас анхаарах нь зүйтэй. Дараагийн слайд руу оръё. Энэ митингт маань бас зарим агентлагууд орсон байгаа болохоор бас яам агентлагийн тайлан гаргах цаг хугацааны цаглбарыг бас танилцуулаад явчих. Яамны area засгийн газрын агентлаг болон яамны area бусад байгууллагын хувьд мөн адил тайлангаа бол тухайн улирлын сүүлийн сарын 25-ны өдрийг хүртэл ирсэн үргэлж гомдлоор тасалбар болгож гаргана. Тэгээд агентлаг болон яамны area байгууллагын хувьд тухайн тайлант хугацааны тайлан мэдээгээ өөрийн харьяалах дээжтний яаманда удирдал бүрийн сүүлийн сарын 30-ны өдрийн дотор хүргүүлнэ. 1-р удирлын тайланг бол 3 дугаар сарын 30-ны өдөр, 2, 3, 4-р удирлын тайланг 6, 9, 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хүргүүлнэ гэсэн. Энэхүү хүргүүлэхдээ мөн адил дүн шинжилгээ гомдлын үрэл гомдлын шийдвэрлэлийн байдал болон агуулгад хийсэн дүн шинжилгээгээ тайлантайгаа хамт хүргүүлнэ. Ерөнхий сайд, тэргүүн шадар сайд болон шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгаа зарим агентлагууд, төрийн захиргааны байгууллагууд болохоор яаж гаргах вэ гэхээр тухайн тайлант хугацааныхаа тайлан мэдээг дараа удирдлагын эхний сарын 10-ны өдрийн дотор жилийн эцсийн тайланг бол дараа оных нь 1-р сарын 10-ны өдрийн дотор шууд засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт хүргүүлнэ. Яам яаж гаргах вэ гэхээр өөрийн харьяа доочны байгууллагууд болон агентлагуудынхаа тайланг нэгтгээд дараа удирдлынх нь эхний сарын 10-ны өдрийн дотор засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт хүргүүлэхээр байгаа. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд маань болохоор төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд бол тухайн тайлант хугацааныхаа тайланг тухайн удирдлынхаа сүүлийн сарын 30-ны өдрийн дотор одоо өөрийн харьяалах дээжтний байгууллагатаа хүргүүлнэ. Мөн дүн шинжилгээ хийсэн дүн шинжилгээтэйгээ хамт. Орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд болохоор мөн адил яг тухайн тайлант үеийнхээ тайланг тухайн удирдлынхаа сүүлийн сарын 30-ны өдрийн дотор харьяалах одоо яг аймаг нийслэлийн засаг даргын тамгын газартаа мөн бичгээр хүргүүлнэ гэж байгаа. Энийг зөвчий. Тайлан мэдээлэл гаргах хүргүүлэхдээ бол нэг дараах 3 юмыг анхаарах хэрэгтэй байгаа. Өргөл гомдлын шийдвэрлэлээ тавих хяналтыг сайжруулах зорилгоор одоо тайлан гаргагч нь жилийн эцсийн тайлан мэдээндээ хяналт шинжилгээний үнэлгээ хийсэн байх ёстой. Ингэ хяналт шинжилгээний үнэлгээ хийхдээ одоо шийдвэрлэлийн бодит нөхцөл байдалд хийсэн сэтгэл ханамжийн судалгааны үр дүнгийн хамт мөн засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт энэхүү хяналт шинжилгээний үнэлгээ хийсэн тайлангаа мөн хамт хүргүүлэх нэ. Манай засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар маань болохоор одоо яг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн үргэлж гомдлын шийдвэрлэлийн байдлын тайланг удирдал тутам хүлээн авч нэгтгээд дүн шинжилгээ хийгээд
мэдээлэл танилцуулга бэлтгээд дараа үйлрэлтэ багтааж одоо засгийн газрын хэрэглэх газарт хүргүүлж одоо засгийн газар танилцуулдаг байгаа. За за мөн одоо саналын шинжтэй өргөдлүүд бас байгууллагууд дээр их ирдэг. За энэ саналын шинжтэй өргөдлөг бол яг нөгөө шийдвэрлэх хуулийн хугацаанд 90 хоног гэж заасан байгаа. За тэгэхээр саналын шинжтэй өргөдлөг ирсэн тохиолдолд энэхүү хууль заасан 90 хоногийн хугацаанд дуусмагц одоо яг бусад өргөдөл гомдолтойгоо яг адилхан байдлаар тайландаа нэгтгэж тайлгнахаар байгаа. За мөн энэхүү өргөдөл гомдолд одоо тухайн яг энэ саналын шинжтэй өргөдөл гомдолд яг өргөдөл гомдол гаргагчаас дурдсан ажил хэрэгч саналыг нь одоо тухайн хүлээн авсан байгууллага нь өөрийн холбогдох бодлого шийдвэртээ тусах арга хэмжээ авч зохион байгуулсан хэсгээ мөн яг засаг даргын болон хариуцлах байгууллага удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэлд бас заавал тусгаж ирүүлэх шаардлагатай байгаа. За жишээ нь одоо яг иргэн хуулийн этгээдээс 1-р сарын 1-ний өдөр яг аль нэг байгууллагад саналын шинжтэй өөрчлөлт гаргасан тохиолдолд яг 90 хоногийнх нь хугацаа дууссаны дараа буюу яг 3 сарын дараа гэхээр яг 2-р удирдлагынхаа тайланд энэ 1-р удирдлагад ирсэн саналын шинжтэй өөрчлөлтийнхөө тайлыг нэгтгээд явуулна гэсэн үг. За манай энэ өргөл гомдлын талаарх тайлан мэдээлэл гарах хүргүүлэх журам маань яг 2026 оны 1-р удирлаас эхлээд хэрэгжиж эхлэхээр байгаа. За өргөл гомдлын нөгөө нэгдсэн мэдээллийн сангийн маань үйл ажиллагаа бол яг 2026 оны 1-р удирлаас эхлээд мөн адил яг хэрэгжиж эхлэхээр байгаа ч гэсэн яг мэдээллийн сангийнхаа үйл ажиллагааг жигдрэх хүртэл буюу 3-р удирлал хүртэл өөрөөр яг 1-2 дахь удирлынхаа тайланг бол бид нар яг хавсалт нөгөө хүснэгт маягтуудынхаа хамт яг хүлээж авахар байгаа. Тэрийг бас анхаарах хэрэгтэй. За сүүлийн хэсэг нь энэ яг хяналт хариуцлага гэсэн хэсэг байгаа. За тайлан мэдээллийн одоо өргөл гомдлын шийдвэрлэлийн талаарх тайлан мэдээний нотлохоонд суурилсан үнэн зөв байдлыг за мөн тайлангийн маягтын дагуу гаргасан заагдсан цаглбарын дагуу зохих байгууллага албан шаалтанд хүрэгдсэн байдлыг бол тухайн тайлан гаргагч анхчны байгууллага маань бол бүрэн хариуцахаар байгаа. За албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас тайлан мэдээлэл хүргэгдээгүй хугацаа огцорсон буруу тайлгнасан тохиолдолд төрийн анхны тухай хууль болон хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцох үндэслэл болно гэж маань заасан байгаа. За ингээд яг журмын танилцуулга хэсэг маань бол ингээд дуусж байна. За манай уралдагчдаас яг асуулт байвал яг дунд нь тэмдэглээд явж байгаарай. Одоо энэний дараа дахиад тайлангийн маягтын танилцуулга, тэгээд өргөл гомдлын нэгдсэн мэдээллийн сангийн танилцуулга гэдэг хоёр танилцуулга явна. Тэгээд нийт үлдсэн хоёр танилцуулга маань дууссаны дараа яг нэгдсэн байдлаар яг асуултанд хариулаад тодруулга өгөөд явахаар байгаа. За ингээд үргэлжлүүлээд тайлангийн маягтын талаар за хам референт танилцуулна. За би мик ач. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За манай өргөл гомдлын тайлан мэдээлэл гаргах хүргүүлэх журам маань хавсрал 3 маягттай байгаа. Тэгээд энэ 3 маягтыг болохоор ямар яаж одоо тайлан мэдээлэл улирлын тайлангаа гаргаж ирэх вэ гэхээр өмнөх одоо буюу журам батлагдахаас өмнө барьж ирсэн нэг жишг маягтууд байгаа. Энэ жишг маягтуудын хувьд бааз зэргийн сайжруулалт хийгдээд тэгээд өмнөх 9 сард хийгдсэн хилцүүлгээс гарсан саналуудыг тусгаад бидэд маягтуудаа 3 маягт батлуулсан байгаа. Маягт маань хамгийн ихний буюу хасрал 1-р маягт нь өргөл гомдлын одоо тухайн оны улирлын тайлан гэж байгаа. Тайланг хамгийн дөрөнд үссэн дүнгээр гаргах хэрэгтэй байгаа. Тэгээ тайлан маань байгууллагаар гаргана. Тэгээ байгууллагаар гаргахдаа эхнийх нь өргөл гомдлын төрөл тэгээд хүлээн авсан хэлбэрээр гаргаж байгаа. Өмнө нь бид нэр ингээд хүсэл санал мэдэгдэл гомдол гэж байсан бол одоо энэ 5-р баганд заасан. Тэгээд адилхан дүнгийн тавьсан байгаа. 5-р багны дүн нь
Энэ хүлээн авсан хэлбэр буюу биечлэн утсаар цахимаар 11-11 шилжүүлсэн албан бичгээр ирсэн гэд энэ 5 хэлбэр хүлээн авсан нөгөө өргөдөл гомдлын нийлбэрээр дүүн буюу 11-р багны дүн нь 5-р багныхаа дүнтэй таарч явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл биднэрт яг та хэдийн одоо гаргаж байгаа тайлан мэдээлэл гаргаж байгаа үе нь балансын шалгалтууд хийгдсэн байгаа. Балансын шалгалтыг доор нь бас аль аль баг нь тэнцүү байх хэрэгтэй вэ? Юун дээр анхаарах вэ гэдгийг нь энэ тайлангийнхаа маягттай туссан байгаа. Тэгэнгүүт одоо бүх байгууллагууд ингээд байгууллагаараа гаргацдаг. Тэгвчээд нийт дүнгийн тавьдаггүй байхгүй. Тийм болохоор бид нэр энэ маягтанд заавал мөрийн дагуу нийлбэр дүн тооцсон байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ тайлангийнхаа маягтыг гаргасны дараа энэндээ үндэслээд бид нэр дүн шинжилгээгээ хийх асуудал нөгөө өөрчлөлт гомдлын чиг хандлагыг тодорхойлох аль нь хамгийн өндөр вэ те гэдгийг тодорхойлж байгаа аль байгууллага дээр хамгийн өндөр байна аль хэлбэр авсан хамгийн их байна гэдгийг тодорхойлж байгаа учраас эний заавал балансын буюу мөрийн дүнг тооцсон байна. Тэгээ дээрэс нь энэ дээр нэг анхаарах зүйл нь өмнөх тайлан төвийн тоо мэдээлэлтэй харьцуулах тооц байна гэж байгаа. Тэгэхээр өмнөх жилд мөн өмнөх тайланд хугацаанд буюу одоо 1-р улиралд тавьсан тайлан мэдээлэлд орсон бүх байгууллагууд 2-р улиралдаа бас бүрэн хамрагдсан байх ёстой. Тэгхгүйгээр өмнөх тайланд онд одоо штэ оруулахгүй байж байгаа дараагийн тайланд онд оруулах эсвэл өмнөх тайланд онд байсан одоо байгууллага юг оруулахгүйгээр дараагийнх руугаа тавьсан байх тийм тохиолдол ирсэн учраас заавал өмнөхөө тайлан дүнтэй харьцуулах тус байхыг заасан байгаа. Дээрээс нь тайлан мэдээлэл гаргасан тухайн албан тушаалтан заавал энийгээд баталгаажуул те хизээ гаргасан бэ хэн гэдэг албан тушаалтан гаргасан бэ гэдгээ тодорхой тайлангийнхаа мэдээ гаргасан албан тушаалтнаа тодорхой тавьж өгнө гэсэн. Тэгэхээр энэ эхний тайлангийн хавсралтын маягтыг бид нэр жишээгээр та бүхэнд харуулъя. Тэгэхээр ингээд яг эхний А баганд байгаа бүх одоо байгууллагуудаа ингээд дис дараалтын зоочоод дараагийн баганд буюу өргөдөл дээрээ хүсэл санал мэдээлэлээ тусад нь ингээд тус болгон дээр нь тавьчаад гомдлоо тавингуудаа дүн буюу 5-р баган дээр нийлбэр дүнгийн тооцчихно. Энэ дүн маань нөгөө хүлээн авсан хэлбэртэйгээ таарчих хэвээр. Тэгэхээр хүлээн авсан 5-р баган болон 11-р баганы дүнганд харьцуулаад харахаар ижилхэн байгаа те. Тэгээ доотлын дүн нь бас яг балансын шалгалтаа барьсан байгаа. Тэгэхээр яг энэ байдлаар тэгээ биечлэн уцаар захимаар зарим нь та биднэрт нөгөө тайлангаа хургуулах гээд шивэлтийн хугацаанд алдаа гарах тохиолдол байдаг те. Тэгэхээр заавал балансын шалгалтуудаа хийгээд дараагийнхаа шатны байгууллагуудаа тайлан мэдээлэлийг хургуулээд явна. Тэгэхээр өмнөх байгууллагаас нь ингээд алдаатай ирсний дараагийнх нь буюу дээд түвшний байгууллагад ирсэн тайлангууд зөрүүтэй гардаг. Тэгэхээр тус бүрдээ дор бүрнээ тайлан мэдээллүүдтэй балансын шалгалтуудыг нь хийгээд дараагийн шатны байгууллагад хургуулна. Тэгээд бүх тайлангуудыг болохоор өссөн оны эхнээс өссөн дүнгээр буюу 1-р улирлынхаа 1-ээс 3 сарын 25-ны хооронд буюу одоо журам дээр туснаар 3 сарын 25-наар тасалбар болгож байгаа. Тэгэхээр 3 сарын 25-ны тасалбар болгосон хугацааны дүнг тавиад 2-р улирлыг болохоор 1-р сарын 1-ээс 6 сарын 25-ны хугацааныхыг энэ мэтлэн 3 болон 4-р улирал буюу нийт жилийн эцсийнхэн мэдээлэл өссөн дүнгээрээ тооцогдоод гарч ирнэ гэсэн үг. За хоёрдугаар манай тайлангийн хавсралт болохоор өргөдөл гомдлын шийдвэрлэлийн байдал гэсэн тайлангийн хавсралт байгаа. Өргөдөл гомдлын шийдвэрлэлийн байдлаа өмнөх тайлангийн одоо нөгөө одоо бидний авч байгаа тайлангийн маягтаас юугаараа өөр онцлог вэ гэх юм бол бид нэр өргөдлийн шийдвэрлэл болон гомдлын шийдвэрлэлтэй тус тусдаа маягтаар авч байгаа. Хавсралт 2-р маягт болон 2-р хавсралтыг үргэлжлэх гэсэн 2 маягтаараа өргөдөл гомдол авч байгаа. Өргөдөл гомдлынхаа тог одоо энэ эхний 1-р хавсралтад тусан санал хүсэл мэдлэлийнхаа нийт тоон энэ 1-р баган дээр орж ирээд тэгээд эхний энэ 2-оос 6-р багны үзүүлэлтэд болохоор зөвхөн шийдвэрснээ тавигдана. Тэгээд 7-8 дээр болохоор бусад байгууллага шилжүүлсэн. Тэгээд дараагийнх нь болохоор 9 дээр болохоор хуулийн хугацаа болоогүй бие тухайн өргөдөл гомдлыг хүлээж авч байгаа судалж байгаа тийм энэ өргөдөл гомдлоо оруулдаг бол 10-р баган дээр ер нь огт шийдвэрлээгүй буюу тухайн өргөдөл гомдол шийдэгдэггүй бол 10-р баган дээр тавигдана гэсэн үг. За байгууллагын нэрээр гарсан дүн бас доор энэ хамгийн нийт дүн гэдэг дээр
нийт заавал мөрийн дагуу тооцсон байх ёстой. Тэгээ өргөдөл гомдлын энэ шийдвэрлэсэн хэсгээ хуулийн хугацаанд буюу хуулийн хугацаанд шийдвэрлсэн 30 хоног хэрвээ сонголтоо хийсэн бол 60 хоногийн хугацаанд хийснийгээ хуулийн хугацаанд хугацаа хэтрүүлэн шийдвэрлсэн байх юм бол тэрийг нь 3 дугаар баганд санаа гэсэн үг. Тэгэхээр 2 3 дугаар багны одоо нийт шийдвэрлсэн өргөдлийн дүн чинь 4 болон 5 дугаар багны өргөдлийн дүнтэй ижил байна гэж ойлгож болно. За энэ шийдвэрлэлийн байдлаа болохоор иргэний талд шийдвэрлсэн хууль тогтоомжийг хүрээнд шийдвэрлэх боломжгүй. Тэгэхээр хуулиар хүлээсэн үүргийнхаа дагуу энийг тэ шийдвэрлэх боломжгүй байх юм бол тэр хариу мэдэгдсэнийгээ энэ хууль тогтоомжийг хүрээнд шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу хүргүүлсэн байх юм бол тэгж тавина. Тодорхой бас хариу гэсэн буй тэ ямар нэгэн байдлаар иргэний өгсөн өргөдөл гомдолд шийдвэрлэж мэдэгдсэн боловч тэр нь тодорхой бус байсан байх юм бол энэ тодорхой бус гэсэн хариу одоо иргэний талд шийдвэрлээгүй тэгээд ерөнхийдөө хууль тогтоомжийг хүрээнд хийх боломжгүй биш тийм байх юм бол энэ 6 дугаар баганд тавигдана л гэсэн үг. За тэгээд бүх тайлан мэдээ гаргасан албан агч гарын үсэг зурж баталгаажуулсан байна. За энэ өргөдөл гомдлын шийдвэрлэлийн байдлын тайланг бид нэр ингээ хавсралт үснэгтэр харуулъя. Тэгэхээр хавсралт үснэгтэр тавихын тулд эхлээд бид нар хамгийн түрүүнд гарсан хавсралт жишээ буюу жишээ нь одоо нэгдүгээр хавсралтайгаа бид нэр эхлээд тооцсон байх тий гаргасан байх хэвээр. Тэгэхээр энэ өргөдөл гомдлын хүсэл санал мэдэгдлийн нийлбэр дүн нь 2 дугаар хавсралтын 1-р баганд ингээд тавигдах хэвээр байгуул болгоноор 1-р баганд тавигдана гэсэн үг нийт дүн нь тавьчихна. Дараа нь энэ хуулийн хугацаанд буюу хуулийн хугацаанд шийдвэрлснийгээ тавиад хуулийн хугацаа хэтрүүлээд шийдвэрлсэн байх юм бол тэр дүнгийн тавина гэсэн үг. За дараа нь энэ шийдвэрлэлийн байлаа иргэний талд шийдвэрлснийгээ тавиад хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй өргөдөл гомдлуудаа гаргаж ирнэ. Тэгээд тодорхой бас буюу энэ 2 3 болон 2 3 дугаар багны нийлбэр нь 4 5 6 дугаар багны нийлбэртэй тэнцүү байна гэсэн үг. Тэгээд бусад байгууллагад шилжүүлсэн байв буюу харьяаллынхаа дагуу шийдэх хэрэг бүхэн албан тушаалтанд шилжүүлснийг бусад байгууллага руу шилжүүлснээ 236 буюу 7 дугаар баганд тэгээ хууль хяналтын байгууллагад шилжүүлснийг энэ бага 8 дугаар баганд тавина. Хуулийн хугацаа болоогүй бидний хэлээр судлагдж байгаа багныгаа энэ 9-р баганд тавина. Ийм байдлаар жишээ гарна. Тэгээд өргөдөл гомдлын нөгөө нийт дүн буюу 9-р багны дүнг заавал нийт дүнгээ тооцсон байна. Эхний энэ А, Б буюу энэ саарлаар одоо нөгөө тодруулсан энэ мөгөр болохоор нийт дүнд тооцогдож орохгүй шүү. Та бүхэн тэрийг анхаараарай те. Тооцож явахдаа. За тэгээд яг энэ өргөдлийн нөгөө шийдвэрлэлийн байдалтай адилхан гомдлын шийдвэрлэлтийг хүснэгт нь хавсралт 2-ын үргэлжлэлээр явж байгаа. Тэгээд яг өмнөхтэйгээ адилханаар балансын шалгалтуудаа хийн. Ганц ялгаатай нь зөвхөн гомдлын хувьд шийдвэрлэлтэй тавьдаг. Тэгэхээр гомдлыг одоо хэрхэн шийдвэрлэж байгаа вэ? Бид нэр гомдлын агуулгад дүн шинжилгээ хийж байгаа учраас гомдлыг бол наривчлантай ирсэн бүх гомдлууд дээр яаж шийдвэрлэлийн байдал нь иргэний талд гарсан уу? Бусад хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй байсан уу? Эсвэл бусад байгууллага шилжүүлсэн үү гэдгийг бид нэр гомдлоогоо тусна гэж тайлагнах шаардлагатай байгаа бусад нөгөө хүний эрхийн үндэсний комисс болон бусад байгууллагуудаас энэ зөвхөн гомдлын хувьд та нар гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ гэсэн нөгөө санал манайд байн гарч байгаа учраас тэрний дагуу энэ гомдлын шийдвэрлэлтийг тусад нь улирлын тайландаа оруулж явж байгаа шүү. За тэгээд хамгийн сүүлийнх нь 3 дугаар хавсралт нь бид нэр одоо болон өргөдөл гомдлолт хамгийн түгээмэл тэг ирж байгаа агуулга гэдгээрээ улирлын тайлангаа гаргадаг байсан бол одоогийн шинэ тайлан дээр гомдлын агуулга ингээд чиглэл салбар тэгээд гомдлын агуулгаар нь гарна. Өргөдөл гомдлын мэдээллийн нэгдсэн системээр болохоор гомдлын 542 шошготой орцсон байгаа. Тэрийг нь салбар чиглэлийнх нь хүрээнд ангилаад гаргаж ирж байгаа. Нийт
одоо ирсэн гомдлын тоон агуулгаараа гарахаас гадна тэдний хідэн шийдвэрлсэн бай шийдвэрлэлийн дүн мэдээтэй гарна. Энэ бүх нөгөө тайлан мэдээллүүд болохоор өмнөх улирлаас өссөн дүнгээр гарахаас гадна энэ балансын шалгалтын хувьд баг нь одоо нэгдүгээр багны энэ нийт 50 дээр тавигдсан дүн маань хавсралт багны энэ одоо хавсралт 2-ын 4-р багны дүнтэй таарч явах хэвээр. Энэ 2-р баг нь болохоор хавсралт 2-ын баг нь 14, 15, 16 буюу энэ дүнтэй таарч явах хэвээр болж байгаа. Эхнийх нь болохоор энэ 11-тэй таарч явах хэвээр. Ийм байдлаар нөгөө тоо мэдээлэл, дүн мэдээлэлээ таарч явах хэвээр болж байна. За би та бүхэн дахин нэг юу харуулъя. За бидний яриад байсантай бүх одоо үрдэл гомдлуудыг энэ чиглэлээс салбар ангиллын дагуу ангилал буюу эбл эдэр дээр шошго гэд тавигдсан ба шошгын дагуу бүгднийг ангилаад энэ ангиллынхаа дагуу бид нэгдсэн байдлаар ангилцсан учраас ангиллынхаа дагуу бүртгэж авчаад дараа нь тэрнийхээ дагуу дүн мэдээгээ гаргаад хамгийн их одоо үрдэл гомдол гарч байгаа аль салбар байна, аль чиглэл байна гэдгийг дараа нь тодорхой болгож гаргаж ирнэ. За миний тавигалт гэх юм байна. Та бүхэнд зөв байвал өнөрөө орж ирсэн үү? Байна уу? Тодруулах гэсэн юм. За гараа гэсэн юм. Талархлын талаар асууя. за Мэдээнд яаж та авах? бүхэн өөртөөхөө юу гэнгээд миний дөө сая орж гараад байсан байна те. Тийм байна уу? За та бүхэн бүх нөгөө асуултуудаа сайхан бичээд тавьсан байж байгаараа тэгээд хэрвээ юу яасан байх юм бол асуулт байх юм бол чатаар бас ирүүлж болно. Би тэгэхэд нөгөө хугацаатай байгаа учраас дараагийн илтгэлийн дараа асуулт хариулт тодруулах зүйлэн дээр нь тайлбар хэлээд явж байна. Та бүхэн асуух зүйл байвал чатаар ирүүлэх юм бол дараа нь бид хэд тайлбар дээрээ оруулаад явчих шүү. За дараагийн илтгэлийг бол Нэг асуух юм байна. Дараа нь гэж тий. за өнөрөд нэмж хэлэх зүйл байгаа юу? За сургалтанд орж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэнд хүргэе. За саяны урьдчилан шийдвэрлэлийн талаар тайлан мэдээлэл гарах хөрвүүлэх журамтай холбоотой хавсралт 3 маягтыг лам хэлбэрийн танилцууллаа. Тэгээ та бүхэн танилцуулагчдсан улаанаар тэмдэглэсэн хэсгүүд бол өмнөх буюу бид нар загвар олгож туршиж хэрэгжилжсэн маягтан дээр ороогүй хэсгүүд гэдгийг бас анхаараарай гэдгийг бас хэлмээр байна. Учир юу вэ гэвэл өмнөх бид нар авдаг байсан маягтан дээр за мэдэгдэл, гомдол, санал, хүсэлт буюу өргөдөл гомдлын төрлөө бичиж ирүүлдэг байсан бол за журмын одоо 1-р хавсралтаар батлагдсан маягтан дээр нийлбэр дүнг заавал тусгахын хажуугаар за доор нь одоо тодорхойж бичсэний дагуу балансын шалгалтыг заавал хийж ирүүлэхээр ингэж тусгасан байгаа. За энэ ямар ач холбогдолтой вэ гэхээр 2025 оны 3 дугаар улирлын тайланд нэгтгэх за мөн түүний урд ирүүлж байгаа одоо байгууллагуудаас маань нийлбэр дүнгээ тооцоогүй за эсвэл бүх одоо харьяа агентлаг одоо байгууллагуудынхаа нийлбэр дүнг доош нь тоолоогүй ийм одоо мэдээллүүд ирснээс шалтгаалж нэгтгэл хийх одоо тайлан мэдээллийг нэгтгэх процессд хүндрэлтэй асуудлууд гарч ирсэн учраас баг нь 5, баг нь 11-ийг нэмж өгсөн байгаа. Ингэснээрээ тухайн өргөдөл одоо гомдлыг бүртгэж байгаа ажилтан бас балансаа шалгаад явах юм боломж бас байгаа гэдгийг та бүхэнд хэлмээр байна. За 2 дугаар одоо хавсралтад бол мөн ижил за ерөнхийдөө бол шийдвэрлэгдсэн тийм байдал гэдэг ийм нэг одоо нөгөө нүдээр авдаг байсан бол одоо бол бид нар шийдвэрлэгдсэн болон шийдвэрлээгүй гэдэг үндсэн 2 ангилал байгаа.
За тэгээ тэрийгэ дотор нь шийдвэрлсэн байдлаа бол хугацаагаар нь за мөн шийдвэрлэлтийн байдлаар нь гээд ангилж байгаа бол за шийдвэрлээгүй өргөдлөөг 3 ангилж байгаа. Бусад байгууллага шилжүүлсэн хуулийн хугацаа болоогүй байгаа. За мөн шийдвэрлээг өгсөн ийм ангиллуудыг оруулж тооцох юм байгаа. За тэгээ мэдээж шийдвэрлсэн өргөдлийн тоонд бол шийдвэрлээгүй буюу бусад байгууллагад шилжүүлсэн болон хуулийн хугацаа болоогүй шийдвэрлээгүй гэсэн энэ ангиллалд хамаарж байгаа өргөдөл хомдол маань бол тоонд нэгтгэгдэж буюу шийдвэрсэн өргөдлийн тоонд орохгүй гэдгийг бас та бүхнээс сануулж хэлье. За өмнөх одоо талин мэдээнээс харвал нийт хүлээж авсан өргөдөл хомдлын тоо шийдвэрлээгүй өргөдөл хомдлын тоо одоо шийдвэрсэн өргөдөл хомдлын тоотой харьцуулах юм бол өсөө явцдаг. За тэрний үг гэхээр шийдвэрлээгүй байгаа өргөдөл хомдлуудаа тоонд оруулж нөгөө нэгдсэн дүнгээ гаргаснаас юм зөрүүтэй байдлууд үүсээд тодорхой бас газрууд руу эргэж холбогдож түн дээр засвар авч ирснийг болоход бас та бүхэндээ бас сануулж хэлмээр байна. За тэгээ сүүлийнх нь бол нэлээд одоо багцлах байдалтай хэмтэй зөвхөн гомдол дээр ажиллана. Тэгээд түрүүн лам референт хэлсэн өссөн дүнгээр байна. 1-р сарын 1-ээс 3-р сарын 25 гээд үргэлжилж явсаар агаад 12 сарын 25-наар дуусгар болно. За 12 чиглэлийн 49 салбарын 542 шошго гэж хэлж байгаа. Энэний дагуу ангилаад ирэхээр яг гомдол нь ямар асуудал нь аль салбар дээр ямар чиглэлээр гараад байгаа вэ гэдгийг одоо төрийн захиргаа болон нутгийн захиргааны байгууллагуудыг нэгтгэж харах ийм боломж бас гарах юм а. Та бүхэн ч гэсэндээ орон нутаг дээрээ харьяа одоо байгууллагууд дээрээ ямар төрлийн асуудлууд дээр илүү хүмүүс өргөдөл хомдол ирээд байгаа вэ гэдгийг өөртөөхөө бас үйл ажиллагааг сайжруулахад за мөн тайлан төлөвлөгөөгөө гаргахад ашиглах боломжтой гэж ингэж харж байгаамаа. Тэгэхээр та бүхэн лам референтийн танилцуулсан улаанаар тэмдэглэсэн хэсгүүд бол шинээр орж байгаа юм байна гэдэг дээр бас анхаарал хандуулаасай гэж хүсэж байна. Баярлалаа. Дараагийн ихтгэл маань засгийн газрыг хэрэгжүүлэх газрын мэдээллийн системийн хэлтсийн мэргэжилтэн төлөвөө маань ихтгэл тавих хэвээр төлөвөө байна уу? Байна. Agreement сайн байцгаана. Миний дийлэгт харагдаж байна та хэдэд? Харагдаж байна. Харагдаж байна. За юу н гарч байна? Ямар дийлэгт гарч ирж байгаа юм бол? Өргөдөл хомдлын нэгдсэн сан. За ойлголоо. Түр байж байгаа. За өдрийн мэнд засгийн газрын хэрэглэх газар дүлгөөн байдаг юм байна. За ер нь нөгөө нэг эхнээс нь ингээд тайлбарлаад явчихъя. За ингээд ерөнхийдөө ийм засгийн газрын ийм шийдвэрүүд гарсан байгаа. Тэмдэглэлээр гэсэн үүрэг даалгаврууд. Тэгээд ерөнхий сайдын 04 албан даалгавартай холбоотойгоор бас ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу өргөдөл хомдлын нэгдсэн сан ерөнхийдөө бүрдүүлж эхэлсэн гэсэн үг. За энэ дээр ингээд ийм тухай одоо бүх төрлийн байгууллагуудыг ерөнхийдөө ингэж холбогдорой гэдэг ийм шаардлагууд захирамжуудыг тэмдэглэлээр өгүүлсэн байгаа бүх төрлийн байгууллагуудад. За тэгээ энэний хүрээнд ерөнхийдөө юу хийгдсэн бэ, яасан бэ гэдгийг бигээс товчхон тайлбарлаад өгчээ. За энэ дээр ерөнхийдөө энэ ерөнхий схемийн зураг л гэж байгаа. Хэрвээ та хэд маань ингээд эндээс харах юм бол ерөнхийдөө ийм яг бүтэн циклтэй байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр төрийн байгууллагад ямар нэгэн иргэн албаагч ямар нэгэн байгууллага ишигээ ингээд өргөлөө өгөхөд энэ маань өөрсдөө хурц системээр дамжаад өргөдөл хомдлын юм нэгдсэн бааз санал руу орж байгаа гэсэн үг. Энэ буцаагаад одоо энэчнээс ийм юмнууд орсон гэдэг одоо ийм өргөдөл хомдол ийм явцтай явж байна. Шийдвэрүүд нэмэрхүү шийдвэрлэлтэй явж байна гэдгийг бүгднийг энэчнээс ерөнхийдөө хянаад явж байгаа гэсэн үг. Энэ буцаагаад яаж байгаа вэ гэхээр иргэдтэй ийм онцлоор дамжуулаад
Монгол дээр нь notification байдлаар ерөөхдөө очиж байгаа гэсэн үг л дээ. Тэгээд таны одоо өргөдөл гомдолчин ийм явцтай явж шүү, ингэж шүү, шийдвэрлэлт ингэж явж шүү, ийм шатан дээрээ явж байна. Тэгээд бүх мэдээллийг нь мэдрүүлээд илгээж байгаа гэсэн үг. За ерөөхдөө энэ дээр нөгөө нэг Монгол дээр яг ингэж ирж байгаа гэдэг нь ингээд харагдаж байгаа. Одоо жишээлбэл энэ 11 дээр өгсөн өргөдөл гомдол маань одоо ингээд notification байдлаар ингэж ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд 11 одоо танаа байгууллагаас одоо өргөдөл гомдол бүртгэсэн бол хэрвээ энэ саналуугаа холбоотой хийцэн байгаа бол ингэж одоо мэдээллүүд нь ирж байгаа гэсэн үг. За ерөнхийдөө энэ систем дээр ерөнхийдөө байгууллага болгон дээр өөрсдийнх нь ашигладаг ERP систем гэдэг байгаа шүү дээ. Дотоод удирдлагын одоо жишээлбэл Apple, ERP, Mongolia гэдэг энэ дээр ерөнхийдөө системүүдийн хооронд нь холбогдсон байгаа гэсэн үг. Тэгэхээр та өөрсдийнхөө одоо өргөдөл гомдол бүртгэж байгаа систем нь одоо Apple, ERP, тэгээ нийслэлийн ERP Улаанбаатар гэдэг энэ системүүд ерөнхийдөө өргөдөл гомдол илгээхэд бүрэн одоо хөгжүүлэлт бэлэн болцсон гэсэн үг гэж ойлгож болно. Тэгээ энэ дээр ерөнхийдөө хэрхэн өргөдөл гомдлыг илгээх вэ гэдэг ерөнхийдөө илгээхэд тохиргоог нь одоо яг IT-ийн тэ админы төвшөнд хэрхэн хийх вэ гэдэг нь их хэвээр. Энэ тохиргоог яагаад хийж байгаа вэ гэхээр ерөнхийдөө нөгөө нэг мэдээлэл хариуцагчийн зөвшөөрлгүйгээр мэдээллийг нь тухайн байгууллага илгээх боломжгүй болчиход байна гэсэн үг л дээ. Тийм болохоор заавал энэ зөвшөөрлийг авч иж цаашаа эргэж гинэ гэсэн үг. За зөрүүлээд энэ дээр одоо жишээлбэл ерөнхийдөө энэ систем дээр одоогийн байдлаар болохоор 224 байгууллага бүртгэгдсэн байгаа даа. Тэгээд 9618 өргөдөл гомдол ерөнхийдөө бүртгэгдсэн байгаад наа гэсэн. Тэгээ энэчнээс бид нар 38 шилжилт хөдөлгөөний ерөнхийдөө мэдээллийг нь авсан хинж чадчих байгаа гэж ерөнхийдөө үзээд байгаа. За би тэгээд энэчнээс хэрхэн одоо юу хийх гэж тайлбарлаад өгчээ. За хэрвээ юу хийсэн бол алтан бичиг гэдэг энэ дээр ерөнхийдөө нэбэл дээр тайлбарлаад өгч. Тэгэхээр та тухайн одоо ашиглаж байгаа ямар ч одоо ERP систем тэрэн дээр ерөөхдөө энийг гэсэн. За энэ чинээс ерөөхдөө байгууллагын тусгай тохиргоо гэдэг байгаа. Энэ дээр ороод хамгийн доод нь өргөдөл гомдол гэдэг энэ хэсэг байгаа шүү дээ. Энэ чинээс өргөдөл гомдлын нэгдсэн санал үйлгэх гэдэг энийг ерөөхдөө ингэж захидлаад тасаачна гэсэн үг. За ингээд тасаасны дараа бид тэр өргөдөл гомдлыг бүртгэхэд ерөөхдөө жоохон өөр болцсон байна гэсэн үг. Энэ чинээс бид тэр энэ улаан цэгтэй хэсгүүдийг нь бүгэлж заавал хэлэх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд энэ чинээс одоо энэчнээс хамгийн юу асуудал таад хэрэгтэй нь болохоор ийм шошгыг нэгдсэн байдлаар бид бэлдэж өгсөн байгаа гэсэн 500 гаруй шошгыг. Тэгэхээр нөгөө нэг дараа нь шошглоод яг энэний тухай юм одоо жишээлбэл нөхөн олгорын тухай юм гэдэг энэ шошглоод ингээд шууд илгээж болно гэсэн. Тэгэхээр илгээхээр энэ маань өөрөө буцаад бааз дээр хурж ирээд бид нар нөгөө нэг заавал нөгөө нэг ингээд тайлан аваад байдаг юм байдаг биш. Энэ тухай бүртэн шууд нөгөө систем хоорондын ингээд юмнуудыг ингээд шууд авчиж болж байна гэсэн үг байхгүй юу? Ийм ерөөхдөө боломжийг бүрдүүлсэн байгаа. Тэгэхээр энэ дээр та хэрвээ Apple ашигладаг бол Apple дээрээ энэ тохиргоо Apple-ийн системийн админаараа хэлгээд ERP одоо ERP Mongolia шууд автоматар орсон байгаа. Тэгээд өөр байгууллагууд холбогдох боломжтой болсон гэсэн үг. Тэгэхээр энэ холболтыг одоо энэ хураар гарсан гэсэн үг. За өөр асуулт байгаа болов уу? Энэ асуулт байна. Сая одоо ингээд юугаар тайлан гаргах гэх Excel дээр байна шүү. Энийг одоо энэ ийм саяны энэ Apple дээрээс шууд тайланыг гаргаад явуулж болно гэж давхар ажил хийх гэдэг нь үү? Одоо шууд тайланыг гаргаад үзүүлээд өгөөч. Шууд тайланыг гаргаад бид нар явуулж болно шүү дээ, тийм ээ? Заавал нөгөө нэг хэрвээ та нарын системтэйгээ холболтоо хийцэн бол юу л үгүй шууд энэ манай автоматар татж байгаа гэсэн үг. Тэгэхээр холболтоо хийчих юм бол заавал нөгөө нэг ингээд тайлан гаргаад ингээд явуулах байна гэдэг бас асуудал хөнгөвчж байна л гэсэн үг л дээ. Сайн байна уу? Нэг асуулт байна. Одоо өөр юм яриад байгаа шүү дээ. Эхний хоёр үйлрэлтэй тайлангаа цаасаар явуул гэдэг байна шүү дээ. Одоо чи Apple нээсэн байгаа дээр бид нарт тайлан гаргахыг харуулад өгчөөч. Бас ERP ашигладаг нь бас яг Apple-сээрээ өөр шүү. ERP Mongolia юу? Ямар ERP? Тэгэхээр та нар ерөөхдөө яах ёстой вэ гэхээр тухайн байгууллага энэ угаасаа ерөнхий сайдын захирамжаар засгаас өгсөн тэмдэглэлүүд дээр ингээд өөрөө өгсөн байгаа даа холбогдороо гэдэг. Бид нар холбогдох нөхцөлийг нь бүрдүүлсэн байгаа. Тэгэхээр энэ нөхцөлийг танаа нөгөө нэг систем хөгжүүлэлтийн одоо тухайн
ERP байгуулах чинь өөрсдөө холболтоо хийх ёстой гэсэн үг байхгүй юу? Холбогдоогүй ERP байгаа бол. Тэгэхээр та хэд өөрсдөө энэ систем рүү ингэж бид нар холбомоор байна гэдэг хүсэлтэд тавиад тэд байгууллагууд нь юу нэ гэсэн үг. Одоо бид нар нэгдсэн байдлаар ерөөхдөө Apple, ERP Mongolia, ERP Улаанбаатар 11 төв гээд эдрийг ерөөхдөө бол холбогдсон байгаа. Хэрвээ холбогдоогүй дутуу үлдсэн байгаа бол эдтэй ингээд холболтоо хөгжүүлэлтэнд хийж оруулаарай гэж байгаа гэсэн үг. Энэ бичлэгийг YouTube дээр байршуулж болох уу? Аль бичлэг юм бол Одоо энэ танилцуулга бичлэгийг таад би хуудаар авч штэ. Энэ бичлэгийг YouTube дээр байршуулж болох уу? Татуулж байх юм бол дахин энийг өөрсдөө бид нар үзээд бас явуул амар байна л да. Эбэлтэй холбоотой энэ бичлэгийг бид нэр та бүхэнд таслаад яг тий юугаар нь хүргэлж. Яг заавал Бичлэгээр нь бол танилцуулгын бичлэгээ бүхлээр нь байвал сайн байна. Журам одоо тэр журам тэгээд Apple-ийг нэг тусад нь явуулж. Ягаад гэвэл зарим байгууллагууд чи Apple ашигладаггүй ERP систем ашигладаг байгууллагууд байгаа учраас хоёр тусад нь явуулж. Энэ Дүлгөөн гэдэг хүнээс юм асуух гэсэн юм аа. Та нөгөө Ярээр асуух зүйлээ. За нэг юм асуух гэсэн. Энэ одоо манайх болохоор ERP ашигладаг байхгүй ERP Mongolia ашигладаг. Тэгээд одоо энэ Дүлгөөний хэлж байгаа шиг ерөөсөө ингэж нөгөө нэг өргөдөл гомдлоо нэгдсэн системд нь бүртгэл хийхгүй байгаа. Тэгэхээр одоо яг юун дээр бүртгэл хийгдсэн ERP Mongolia хаягаар ороод тэр нэгдсэн системд нь бүртгэгдчихсэн бол өргөдөл гомдлоо яаж нэгдсэн системдээ бүртгэж шилжүүлэхээ яаж харагдах хэвтэй тэрийг надад харуулах боломжтой болов. ERP Mongolia ашигладаг гэсэн үү тий. Аха. За. Бүртгэгдсэн байгаад одоо танаа нэгдсэн саналаа өргөдөл гомдлоо шилжүүлж байгаа нь ямар хөө байдлаар харагдчих яаж шилжидвэ гэдэг процессыг нэг харж авах гэсэн. Манайх ерөөсөө бүртгэл хийгдээгүй нэгдсэн саналаа өргөдөл гомдлоо шилжүүлэхгүй байгаа байхгүй юу? ERP дээр бүртгэж явж байгаа. За би та бүхэнд нэг юм тодруулчих уу. Та бүхэн одоо нөгөө яг мэдээлэл би нэг линк тавьчих. Тэгэхэд аль аймгийн аль байгууллагууд нь нэгдсэн сан руу мэдээлэл оруулж байгаа талаар та бүхэн судалгаа бүглээд өгөө. Яг энэ юун дээр би чат дээр тавьчих. Тэгээд байгууллагууд дээр ямар систем ашигладаг, тэгээ ямар байгууллагууд нь бүртгэлтэй хийгдээгүй талаар мэдээлэл ирүүлчихвэл бид хэд та бүхэндээ дараа нь те нэгдсэн юутай болчих байх гэж бодож байна. Тэгэх боломж байгаа юу та бүхэнд? Бага болно шүү дээ. Болно. Надад нэг санал байна. Одоо нэг хасгаан бүгэлж байгаа хүмүүсүүд байгууллагатай хасгаан хариуцсан хүн нь ч юм уу эсвэл гендер мендер гэсэн хүмүүсүүд чинь дандаа цалингийн урамшуул аваад идэг штэ. Тэгээ энэ өргөдөл гомдол гэдэг чухал гэдгийг ойлгож байна л да. Тэгэхээр энэ өргөдөл гомдол хариуцсан хүмүүсүүдтэй ингээд ийм цалингийн нэг 10% нэмэгдэл өгөх болдгоо юм уу? Тэрийгээ та энэ юмдаа оруулж болдгоо юм уу? Энд чинь нэлээх ажиллагаатай. Би энийг чинь бүртгэдэг, би энийг чинь мэдж байгаа. Тэгээд ингээд нэг иргэн ирэхэд л тэр иргэний баахан мэдээллийг оруулах хэрэгтэй болдог байхгүй. Яг тэдний зөв оруулж яж цаашаа явдаг. Тэгэхээр ингээд бид нар одоо жилдээ 27 мянган өргөдөл бүртгэж авж байгаа ийм ачаалтай хүмүүсүүд байхад та ингээд бид нарт ингээд ядаж нэг цалингийн урамшуул өгөөд тэр одоо баахан дүгнэлт дүн шинжилгээ мүнжилгээ хийдэг хүнд нь юм урамшуул өгж болдгоо юм уу? Одоо гендер гээд нэг жоохон жилдээ нэг ганц тайлан гаргаж өгдөг хүмүүсүүд л гэхэд бас цалингийн урамшуул авч яадаг. Хас хоом гээд зөвхөн ажилд орж гарч байгаа хүмүүсүүдэд оруулдаг хүн л гэхэд цалин урамшуул авч болдог. Энэ өргөдөл гомдол гээд ийм чухал юм дээр ийм цалин урамшууллын систем оруулж болдгоо юм уу? Жил 4 удаа. Өдрийн мэндэ надад нэг асуулт байна. Хүлээж аваарай. Манай илтгэгч маань нөгөө илтгэлээ дуусаагүй байгаа юм байна. Тийм болохоор та бүхэн илтгэлийг дуудсныхан дараа асуултуудаа асуугаад явчих. За. Би ерөнхийдөө ийм ингэж ерөнхийдөө процессор юу харагдаж байгаа гэсэн үг. Тэгээд энийг хөгжүүлэлтэн дээр ерөнхийдөө явж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар өөрсдөө засгийн газрын төвшөнд аль байгууллага хаана ингэж хэдэн өргөдөл аваад байна, хаана яг буцаад байна, хаана буцаагтаад байна гэдэг юмнуудыг
бид нар өөрсдөө ингэж хянах боломжтой болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ одоо яг дэлгэцэн дээр гарч байгаа юмыг бид нар өөрсдөө хинж байгаа гэсэн үг. Тэгээд ERP Mongolia дөрөв ашигладаг гэдгсэн шүү дээ. ERP Mongolia-г ашигладаг бол ERP Mongolia бол шууд автоматар манахлууд одоо энэ лүү шууд нэгтгэдэл ингэж явж байгаа гэсэн үг. Өрөөдөл гомдлоо шууд бүртгэгдсэн л бол бүртгэгдээд явж байгаа гэсэн үг. Өөр асуух юм. Тэгэхээр уучлаарай яриг тассан. Тэгэхээр бид нар ERP дээр тухайн иргэний эргэлзэл дугаар хийгээд ингээ өргөдөл гомдлоо бүртгэж хахад нэмэлтээр ямар нэг байдлаар процесс хийхгүйгээр бидний ERP дээр ERP-ийн өргөдөл гомдлолтод бүртгэж байгаа өргөдөл гомдлууд автоматар танаа нэгдсэн санд бүртгэл хийгдэж байгаа гэж ойлгож болох уу? Бид нар одоо тэгэхээр админд хэлээд ямар нэг байдлаар нэмэлтээр өөр юм хийлгэх шаардлага байхгүй гэж ойлголоо. Би буруу ойлгочихсон уу? Зөв хэрвээ ERP Mongolia ашигладаг бол админд хэлэх байгаа. Хэрвээ Apple ашигладаг бол админд айлна гэсэн үг. За ойлголоо баярлалаа. За. Өөр асуулт саналтай юм байна уу? Системийн тухай. Хэрвээ системд бүртгэлээ хийлгээд өргөдөл гомдлоо бүртгээд тэндээ хаалтаа хийгээд явах юм бол өргөдөл гомдлын тайлан өгөх шаардлагагүй гэж ойлгох юм уу? Эсвэл цаасан өргөдөл гомдлоо тэрнтэй тэрэнгүү өгнө гэсэн үг юм уу? Тэгэд ингээд ажил дээр амар ачаал нэмэгдээд байгаа юм шиг надад санагдаад их юм. Энэ систем би хариулж энэ системийг нэвтрүүлснээр ерөөхдөө та нарын процессыг ингээд багасгаж байгаа шүү дээ. Шууд ингээд автоматар бид нэр та нарын ажлыг хөгжлөөд ингээд хийж байгаа гэсэн үг. Гэхдээ энэ өөрөө дөнгөж сая 11 сарын 10-нд яг ингээд онлайн болоод холболтуудаа хийсэн баггүй юу? Одоо ERP Mongolia Apple-тэй ингээд эхнээсээ холболтоо хийгээд явж байгаа гэсэн үг. Тэгэхээр та цаасан тайлангийн хувьд болохоор ламаа хариулах баг. Гэхдээ миний хувьд болохоор энэ системийг нэвтрүүлснээр та хэдийн тайлангийг явуулдаг процессыг ерөөхдөө бол хөнгөвчлөөд багасгаж байна л гэсэн үг. Тэгээд журам дээр ямар байгаа вэ? Ламаа энэ дээр хариулаад өгөөч тийх үү? Энэ давхар яриад байгаа мик хаачихъя. За мик хаагаараа манайхаа. За өргөдөл гомдлын систем нь 11 сарын 5-наас хойш тухайн байгууллагууд холбогдоо явж байгаа. Тэгээд ингээ Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа захиргааны болон нутгийн захиргааны байгууллагууд бид нар өргөдөл гомдлын одоо мэдээ тайлан нэгтгэж засгийн хуралд оруулахад шууд одоо эндээс мэдээлэл авах боломжгүй болчиход байгаа юм. Тэгэхээр нөгөө улсын хэмжээний нэгдсэн тоо мэдээ мань бүрэн гарахгүй болчиход байгаа учраас системийн үйл ажиллагаа чиглэлээр төрийн байгууллагууд системдээ бүрэн холбоо нэг болон 26 оны 2 дугаар үлрэлт буюу эхний хагас жилийн тайлангаар бид нар авдгаараа авъя гэдэг ийм чиглэлтэй байгаа шүү. Бичлэн гацаад ах шиг байна да. Дуу нь алга болчихсон. Систем байна уу? Яриа сонсогдсон уу? Саяны миний тайлбар Сонсогдсон тасалдаад. Ерөнхийдөө жоон тасалдаа л байна. За. Энэ систем сүлжээний жоохон асуудал байгаад тах шиг байна. За тэгэхээр нөгөө та бүхэн маань одоо нэгдсэн сан үүсгэж чаа дахиад цаасаар авахгүй гэдэг л асуудал яриад байна шүү дээ. Тэгэхээр энэ нэгдсэн сан маань 11 сарын 5-наас эхлээд байгууллагууд маань холболтоо хийгээ явж байгаа. Тэгээд нөгөө холболт хийгдэх хугацаанд маань бүх байгууллагууд одоо нөгөө нутгийн захиргааны, төрийн захиргааны, орон нутгийн болон төрийн өмчтийн олон байгууллагууд маань бүгд одоо ингээд албан ёсоор бид нар бичиг явуулаад системтэй холбоод хөгжүүлэлтээ хийгээч гэсэн бичиг явуулсан боловч одоо бүрэн хамрагдаагүй учраас нэгдсэн мэдээллийн сангаас шууд бид нар юугаа авах боломжгүй байна л да. Холбогдтол цаасан хэлбэрээр эхний одоо 1-р улирлын болоо хагасчлалын тайлангаа авах. Яран тасраад байна. Тоог одоо бүрэн гаргаж чадахгүй ах магадaltaй байгаамаа. Тиймээс та бүхэн маань хүлээцтэй хандаад 1-р улирлын хагасчлалын тайлангаа хуучин одоо энэ Яран гацаад алга болчлоо доо дахиад.
Тийм болохоор нэгдүгээр улирлын болон хагас жилийн тайланг яам гэж үү? Гацаад чивч мэггүй. Цаасаар аавна гэмээ. Нараа авна. Тайлангаа болохоор үргэлж гомдлын мэдээллийн нэгдсэн сангийн одоо мэдээллийг үргэлж гомдлоо бүртгээд те холбогдоод бүртгэгээд жигдэртэл нь бид нэр эхний хоёр улирлын мэдээллийг тайлангаа цаасаар авна. Цаасан маягттай цаасаар авж байгаа. Тэгээд цаашдаа болохоор зөвхөн дүн шинжилгээ хийсэн байдлаар тайлангуудаа аваа явна гэсэн үг. Мэдээллийн санд журам дээр бас тэгээд орсон байгаа. Журмын зохицуулт бол 2026 оны 1-р улирлаас эхэлнэ. Буюу 2026 оны 1-р сарын 1-ээс эхлээд үргэлж гомдлынхаа мэдээллийн санд бүртгүүлээд явсан. Нэгдсэн санд үргэлж гомдлоо бүртгүүлээд тэмцээнээсээ тайлан мэдээлэл гаргана. Тайлан мэдээлэл гаргачаад хавсралт маягтуудаа холбогдох байгууллагууд руу те хөрвүүлэх байгууллагуудаа цаасан хэлбэрээр явуулна алтан бичгээр. 26 оны 3 дугаар улирлаас эхлээд мэдээллийн сан зөвхөн мэдээлэл оруулаад те үргэлжлэн гомдлын мэдээллийн санд мэдээлэл нь орсон газрууд зөвхөн дүн шинжилгээ хийсэн тайлангаал буюу хамгийн их үргэлжлэн гомдол гарч байгаа газрууд тэгээд тэр ирж байгаа саналуудаа манад танилцуулсан байдлаараа тайлангаа явуулна гэсэн үг. За одоо би та бүхэнд энд линк явуулж байна. Линк гэхээр та бүхэн одоо байгаа тий үргэлж гомдлын мэдээллийн санд бүртгэлтэй холбогдсон хэсэг бүртгүүлж байгаа хэсэг талаар хэлээ. Үргэлж гомдол хариуцсан албан агчид нь зөвхөн тухайн байгууллагын үргэлж гомдол хариуцсан байгууллагын нэрийг тэгээд үргэлж гомдлын ямар нөгөө ERP систем ашигладгаа бичээд дараа нь үргэлж гомдлын мэдээллийн санд холбогдсон хэрвээ холбогдсон байх юм бол мэдээллийн санд бүртгүүлж байгаа хэсгээ линкээр ороод мэдээлээ бөглөөд өгөөрэй. Тэгээд энэ саяны Able дээр хийсэн мэдээлэл болон түрүүний хэлсэн журмын бичлэгүүдийг болохоор хөргүүлнэ. Дээрэс нь хавсралтаар хөргүүлсэн шошгоны мэдээллийг та бүхэндээ хөргүүлэх байгаа. Тэгэхээр биднэрт аймгийн засаг даргын тамгын газрын үргэлж гомдол хариуцсан болон яам агентлагийн үргэлж гомдсон албан агчдад нэгдсэн журмаар хөргүүлчихээр та бүхэн тэндээсээ мэдээллүүдээ авч болно. Хүсэх юм бол юун дээр бид хэд SharePoint дээр ч юм уу байршуулчээ. Тэгээд татаад авах боломжтой байх. Тэр линкийг бас хургуулжээ. Өөр асуух зүйл байвал хүмүүсээ за нэг асууж тодруулах журамтай холбоотой мэдээлэл тодруулах зүйл байгаа юм бол дараалаад асууж явах. Тэгээ зарим нэг мэдээллийг бид хэд энэчнээс харж агаад хариулаад Одоо нөгөө захимд шивэлт хийх гэсэн шүү дээ. Захимаар болгоёгээд өргөдөл гомдлоо Able дээр жишээ нь тэрийг аймгийн хэмжээнд одоо зөвхөн аймгийн тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн шивэлт хийх юм уу? Эсвэл одоо агентлагууд дээр хүртэл ингээд өргөдөл гомдлууд ирж байгаа шүү дээ. Одоо манайх нийгмийн даатгалын хилтээс газрын харилцаа гэдэг ч юм уу тэд нар бас юу явах шаардлагатай юу? Бүртгэлээ үүсгээд бүгдээрээ бүртгэлээ хийх шаардлагатай. Бүх агентлагууд гэж байгаа юм шүү дээ. Тийм. Тэгэхээр аймгийн засаг даргын тамгын газрын үргэлж гомдол хариуцсан хүмүүс яг өөрсдийнхөө мэдээ авдаг үргэлж гомдол хариуцсан албан агчтай энэ бидний өгч байгаа сургалтын мэдээллийг бас өгөөд тэднэртэй мэдээлэл өгөөд сургалтаа хийнэ гэсэн үг. Тэгингээ ямар тий заавал үргэлж гомдлын мэдээллийн санд үргэлж гомдлоо бүртгүүлээрэй гэдэг зааварчилгааг бас давхар өгч явах хэрэгтэй шаардлагатай байгаа шүү. Тэгэхээр ERP ашигладаг байгууллагууд нь өөрсдийнхөө ашигладаг юм дээрээ л суулгуулчих болох юм байна шүү дээ. Тэгнь. За ойлголоо. Мэдээллүүдээ бүгдийг нь бас группт оруулчих бах тий. 25 оны жилийн эцсийн тайланг хуучин загвараар л өгчих юм байна тийм үү? Журам маань 26 оны 1-р улирлаас хэрэгжиж явж байгаа учраас жилийн эцсийн тайлан мэдээллийг бид нэр одоо байгаа буюу батлагдаагүй байгаа журмынхаа дагуу тий тайлан мэдээлэл хуучин нөгөө маягтаараа л аваад тайлангаа олно. Гэхдээ 2025 оны 4-р сарын 3-ны засгийн газрын 33 дугаар хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын дагуу
жилийн эцсийн тайлан мэдээлэл дээр хэн шинжилгээ үнэлгээ хийсэн байна гэж заасан байгаа. Тийм учраас жилийн эцсийн тайлан мэдээг заавал хэн шинжилгээ үнэлгээний нэгж шинжилгээний тайлантай хамт авна шүү. Тэрийг хэлээ. 25 оны жилийн эцсийн тайлан бол хуучнаар авна. Орой минь Уучлаарай, нэг юм асуучих уу? нэг юм асууя. Энэ нөгөө өргөдөл гомдлын мэдээнд хүүхдийн тусламжийн 108 ирсэн мэдээг шивнэ гэдэг хай. Тэгэхээр яг жилээр нь оруулаад явах юм уу? Одоо нөгөө 108 ирж байгаа мэдээлэл жишээ ихэнхдээ нөгөө хүний хувийн нууцтай холбоотой эмзэг мэдээллүүд байдаг учраас яг энэ өргөдөл гомдол гээд энэ дээрээ шивж оруулах хэрэгтэй юу заавал? Зүүн гэдэг нь одоо өргөл гомдолтой холбоотой бүх мэдээлэл чинь өөрөө тухайн хүний нууцтай холбоотой мэдээллүүд байгаа. Тэгэхээр одоо 25 оныхоо дуудлагыг нөхөж шивж оруулах юм уу? Эсвэл 26 оныхоогоо л оруулчихад болох юм уу? Одоо 26 оноос хэрвээ 25 оны мэдээллүүдийг шивж ороогүй байгаа юм бол одоо 26 оны 1-р сарын 1-ээс эхлээд дуудлагуудыг тэн дээрээ бүртгээд шивээд оруулаад явах хаад. Програм дээрээ юу? Тийм програм дээрээ оруулаад танай 108 утасны юунууд нь яг хаана нөгөө ямар систем дээр яасан системээс нь шууд холбох боломж байгаа эсэгийг бас харж агаад холбуулах баха тий. За. Уучлаарай, би бас нэг юм асууч. Манайх нөө e-doc хэрэгэлдэг. Манайх яах юм бол e-doc хэрэгэлдэг. Холболтоо хийлгэнэ л гэсэн үг. Танах хөгжүүлэгч байгуулах хэрэгтэй холбогдоод тийшээ ингэж холболт хийж өгнө үгээд төсөлтэй тавиад холболтоо хийлгэнэ гэсэн үг. За. Сундуудын хувьд нөгөө төрийн байгууллагуудынхаа өргөдөл гомдлыг нэгтгэхэд явуулдаг. Энэ захимд ороод эхлэцгийн одоо сургууль, цэцэрлэг, соёл, эмнэлэг гэх мэт байгууллагууд нь өөрсдөө тус тустай үүдээ болно гэсэн үг юм. Сургууль цэцэрлэгүүд нь ямар систем хэрэгжилж байгаа вэ? Одоогор болохоор нөгөө e-house програмыг одоо манай аймгийн хувьд хэрэгжилж явдаг байхгүй. E-house програмдаа болохоор зэрэг сургууль цэцэрлэг гэдэг нь тусдаа гараагүй хамгийн газар дээр эрхлэгч дарга эрхлэгч нар ороод ирсэн байж байдгийг. За тэгээд тэднийг нь тамгын газар нь бүртгэж явж байгаа гэсэн үг үү? Эрхлэгч нар өөртөө бүртгэж байгаа гэсэн үг үү? Өргөдөл гомдлон бол одоо бол эрхлэгч нар нь өөрсдөө бүртгэждэг. Нөгөө уламжлалтаараа бүртгэж явдаг, цахимдаа бүртгэж явдаг байхгүй юу? Тамгын газар нь өөрөө бол цахимаараа явж идэг. Тэгэхээр зөв манайх одоо нөгөө өргөдөл гомдлынхаа улирлын мэдээг болохоор тэдрээсээ цаасаар аваад нэгтгэхэд нөгөө цаас хэлбэрээр явуулдаг. Одоо цахимд ороод ирэхлээр энийг яаж хийх гэсэн юм болоо? Техник яаж хийх боломжтой вэ? Энийг ерөнхийдөө нөгөө нэг хүний нөөцийн ERP чинь болохоор хүний нөөцийн ерөнхийдөө систем гэдэг байгаа шүү дээ. Дотоод удирдлагын систем. Тэнгүүд энэ тухайн төрийн байгууллага өөрсдөө заавал байх ёстой юм баггүй. Энэ чинь засгийн газрын даалгавартай бүх төрийн байгууллагуудыг ашиглах ёстой гэсэн байгаа. Тэгээд яагаад танах энийг ашиглахгүй байгааг би сайн мэдэхгүй л байна л да. Уг нь бол ашиглах ёстой байхгүй. Тэгээд энийг энэ дотор байгаа юм одоо эн чинь өөрөө нөгөө нэг үнгүй систем шүү дээ. ERP Mongolia чинь өөрөө үнгүй болохоор ямар ч байгууллага шууд гэрээ хийгээд энийг Монголтой гэрээ хийгээд ашиглах боломжтой. Тэгэхээр энийг таад өөрсдөө одоо шууд зохион байгуулалтанд ороод энийг ингээд ERP-га ерөөхдөө ашиглах хэрэгтэй байх л гэж бодож байна л доо. Тэгээд бас нэг ингээд юм хэлэхэд одоо холбогдсон байгаа системүүд нь болохоор Apple ERP Mongolia, ERP Улаанбаатар байгаа. Эдрээс өөр ERP ашигладаг байгууллага байх юм бол заавалчгүй холболтоо хийх шаардлагатай. Энэ холболтыг болохоор бид нар ийм Монгол дээр одоо манайхтай холбогдоод шууд холболтын ажлыг эхлүүлж болно. Гэхдээ холболт хийхин тулд та нар өөрсдийнхөө одоо систем хөгжүүлэлттэй систем хариуцж байгаа байгууллагатайгаа саналаа өгөөд тэр байгууллага нь болохоор за ингээд энэ шиг ингэж холбож өгөөч гэдэг процесс ирэхэд яваад тэгээд холболтоо инэ гэсэн үг. Би бататгаад нэг юм асуучих уу?
Манайх ERP Улаанбаатарыг хэсэлдэг байхгүй юу? Тэгээ эхний 2 сар нь саасаараа явуулсан гэж байгаа шүү дээ. Тэн дээрээ саяны өдөөсөн дээр загварын дагуу тайлангаа явуулж байгаа 3 дахь 4 дахь сараас нь ERP Улаанбаатарыг хэсэлдэг юм чинь тайлан явуулахгүй гацаа хяналт шинжилгээний үнэлгээний ууз гэн тэрийг явуулах хэрэгтэй юм уу? Аачлаарай дахиад асуудаа. Би нөгөө линк явуулаа та бүхний үг сайн сонсож чадсангүй. Манайх Сая асуулт Улаанбаатар ERP Улаанбаатарыг ашигладаг байхгүй юу? Тэрийг ашиглаж байгаа юм чинь эхний 2 сартаа саяны үзүүлсэн маягтын дагуу тайлангаа явуулж байгаа юм шүү дээ. 3 дахь 4 дахь сартаа бол тэгээд хяналт шинжилгээний юу явуулна гэсэн бэ? Тэрийг явуулна гэсэн үг юм уу? Тэр нь хэн шинжилгээ үнэлгээний тайланг болохоор зөвхөн жилийн эцсийн тайлан мэдээн дээр л хөрвүүлнэ гэсэн үг. Тэгэхээр ер нь бол та ERP систем Улаанбаатар ERP ашигладаг юм бол эхний 2 улирлаа цаасан гараа явуулчаад тэгээд Улаанбаатар ERP бол зөвхөн манайр нөгөө нэгдсэн байдлаар л цаасан гараа явуулна гэсэн үг. Өөрөө нэгдсэн систем рүү холбогддог шүү дээ тий. Улаанбаатар нийслэлийн гэсэн үг шүү дээ тий. Мөн Мөн. Тийм. Тэгвэл та хэд нийслэл рүү болохоор цаасаар явуулах шаардлага байхгүй гэсэн үг. Систем дээрээ шууд тайлангаа гаргацдаг учраас дотоод журмынхаа дагуу нөгөө үргэлжлэмжийн журмынхаа дагуу та шийдлээ гараад нийслэлийн засаг даргын тамирын газраас манай руу албан бичгээр мэдээлэл хүргэнэ л гэсэн үг. Нэгдсэн байдлаар. Гадна жилийн эцээр л юм байна тий. Тий, та бүхэн нийслэх болохоор тустай тайлангуудаа гаргаж байгаа. Гэхдээ нийслэлд бид нөгөө яг манай шошгын дагуу мэдээлэл хургуулаарэ гэсэн албан бичиг хургуулсан байгаа. Тэгэхээр нийслэлийн ERP буюу Улаанбаатар ERP дээр юу ч манай шошготой ижилхэн болоо манай загварын дагуу гарчих бах. Тэгэхээр тэр дагуу тайлангаа хургуулнэ л гэсэн үг. Тэгээд нийслэлийн нэг цэгийн үйлчилгээтэй нэг цэгийн үйлчилгээнээс бүрэл гомдлынхаа мэдээллийг нэгдсэн байдлаар манаараа өргүүлнэ. Дотооддоо болохоор та өөрсдийнхөө нөгөө юу журмыг баримтлаад тайлангаа хургуулнэ гэсэн үг нийслэлийн хувьд. Тэгэхээр EBL ашигладаг юм бол шууд өөрсдөө нэг тайлан гаргаад үзүүлээд өгөөч практикаар. Өөрсдөө яг яаж гаргадгийг тэрийгээ шууд харуулад өгөөч. EBL дээр дөнгөж сая та бүхэнд яаж юунуудаа гаргадаг талаар мэдээлэл бүртгэх талаар мэдээлэл бүртгэхийг нь харсанд тайлан гаргахаагаа та нар EBL-ээс ингээ хурдан гарна гэдгийг харуулад өгөлтөө. Одоогоор бид нэр EBL дээр бүртгэгдсэн нөгөө үргэлжлэмж хариуцсан ажилтан байхгүй байгаа учраас та бүхэн дараа нь мэдээллийг нөгөө үргэлжлэмжлийнхаа юутай цог хургуулъя. Дараа нь гэдэг юм тэгээ яг ямар шугамаар үргүүлэх юм бүх юмаа л дараа гэдэг. Мэйлэр өгөх юм уу, юугаар өгөх юм дараа нь гэдэг. Та аль байгууллагаас холбогдож байгаа лээ? Өглөөний сургалтанд та бас суусан тий? Тийм өглөө бас суусан. Тэгээ манайх одоо өргөдлүүдээ бүртгээд 3 өргөдөл сая бүртгэлээ. Нилээн олон материал бүрдүүлж бүртгэх юм байна. Тэрийгэ бүртгэжлээ. Одоо би тэгээ тайлангаа ингээд өөрөө гаргаж үзье гэхээр өргөдөл гомдлынхаа юунаас тийм тайлан гарч ирэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр та эдийг тэр тайлангаа гаргаад харуулцаач гэж хэлж байна. Энэ нөгөө нэг юм багхгүй юу? Яг бид нар нөгөө нэг манайх болохоор яг артлын яг нөгөө нэг сангаа хариуцж хийж байгаа. Яг нөгөө нэг тухайн систем болгоны одоо онцлогтод тааруулж тэрнийх нь ийм тийм гэдэг тийм сургалт орох боломжтой биш байхгүй. Ягаад тэгэхээр манай тал болохоор EBL хөгжүүлэгч байгууллага биш байхгүй юу. Тэгэхээр энэ асуултаа та одоо яг EBL-ээс өөрсдөөс нь асуусан дээр баха гэж бодож байна л доо.
Тэгээ хяналт хэрэгжүүлэгч нь бас өөрөө бас тайлан гаргаж цаашаа өгнө үстэй өөрсөн чи ирж байгаа өргөдлөөр. Тэгээ тэрийгээ та нар яаж гаргах юм? Бид нэр нэгдсэн санд бүртгэгдсэн мэдээлэлээсээ гаргаж өгнө гэсэн үг. Түрүүний бид нэр тайлан мэдээлэл гаргаж байгаа тайм нийт гэсэн зургнууд байсан шүү дээ, тий? Түрүүн танилцуулсан. Нөгөө мэдээллийн сан дээр бүртгэгдсэн дашборд дээр гарч ирсэн. Тэрнийхээ дагуу тайлан мэдээллийг яг энэ байдлаараа гаргана гэсэн үг. За өөр асуулт байхгүй бол цөмөрөө сургалтын энэ хүрээгээ дуусгая. Тэгээ та бүхэнд Саний өмнөх хүний хэлсэн дээр Эблэс ингээд өргөдөл гомдлуудаа оруулчаад мэдээнүүд нь гарахгүй байгаад одоо ингээд сонголтоо сонгодог штэ шийдвэрлсэн бичгийн тайлан гаргая эсвэл хоцор шийдвэрлсэн бичгийн тайлан гаргая гэд орохлоор хэрвээ гарч ирэхгүй байвал Эблийн нөгөө туслах оператортай чатаар холбогдоод энэ дээр би оруулсан юмнууд гарахгүй байна гэхээр тэднийх аягүй хурдан шийдээд өгдөг шүү. Тэгэхээр Эблтэй яг иймэрхүү асуудлаар холбогдвол зүгээр хаа. Зөвлөгөө шүү юм. За баярлалаа. За ингээд системтэй холбоотой танилцуулга болон журмын танилцуулга хийлээ. Та бүхэнд цаг зав зарцуулан орж ирсэнд баярлалаа. Тэгээд ямар ч байсан бид бүхэн нэгдсэн том мэдээллийн системтэй болох зорилгынхаа ард гарахын тулд өөрсдөө тухайн байгууллага маань бас систем хөгжүүлэгчтэйгээ нэгт хамтарч ажиллах шаардлагатай байна.